гэж итгэнэ стач. Шудрагаас Тийш Баатар шангар бата бороо нэгэн газар хоороо бидний сонс олон юм бидний Тэмээ цоноо битээ сонс подкастын 58 дахь дугаар та бүхэнд яг одоо хүрэх гэж байна. За тэгээ өнөөдрийн манай студид Бадрал, Ангараг, Баска, Золоо дөрөв цугларсан байна. Тэгээ өнөөдөр яг ч нэг юм ярьцсан юм шиг бүгд юм рок хамтлагын шиг хар бодолттой цугларсан байна. Тэгээ яг манай 3 тийм байсан л би гадуур цамцтай тэгээ жигдэрх гээд бас цамцаа тайлаад нийлчлээ. За тэгээ ер нь бол өнөөдрийн дугаартаа манай Баска ер нь бол битээ сонс нийт одоо 3 дахь орох гэж байна те. 2 дахь. 3 чи нэг зочноор орсон, дорнодын замд нэг орсон. Тэгээ одоо ингээд орж байна. Тоосог байна. Уучлаарай. Дорнодыг дорд үзэн гинэ чи хаашаа. Дорнод 3 ортой байна. Өмнөх дугаар дээр болохоор манай золоо орсон байгаа. Тэгээд манай золоод ер нь хүмүүс нэлээд дуртай л байдаг л та подкастын битээ сонсогч нар ер нь сонсох дуртай байдаг л та. Тэгээд баярлаа би ч бас та нарт хайртай шүү. золоогийн нэрээ хоёул өмнө чиний Ямар гармаа байсан бэ гэж. эстроген давмгаалсан эмэгтэй. Зөв. Одоо Золоогийн подкастыг нэлээд рекламцсан. Гэхдээ нэг ер нь золоо шоу гэдэг нэртэйг нь хэлээгүй юм билээ шүү дээ. Түрүүчийн дугаар дээр. шоу шүү дээ. Энэ шоу. Золоо шоу гэдэг нэртэй байгаа шүү дээ. Шоу. YouTube-ээс болон подкастын платформудаас олж сонсоорой манай золоогийн шоуг. За тэгээд өнөөдрийнхөө дугаараа хэдүүлээ эхэлцгээе. За юу энэ рок залуусаа. За рок. Хоёр бүр амир малгайтай залуус сууж байгаа. За Баскагаар юу байна? 50 дөө. Надаар юмгүүдээ би Тэр сахилгагууд ч гэдэг шиг. айгуу гоё завтай болсон байгаа. Өмнө юу гэж завгүйсэн? Өмнө би нөгөө ажилтай л байсан. Тэгээд одоо ажилд болсон гэж. Залуу хүн завтай бол имгэнэл. Тэр тэгтээ шал тэнэг үг. Гоё шүү дээ. Тэр үг надад үнэхээр таалагддаг. Хэдсэн дараа өн жижиг байдаг л да. Наа чи муу шиг нь яв гэж. Тэгвэл дүүшиг болно да. За зүгээр ямар ч хамаагүй юм ярьцгаад байгаас тээ. Сайхан тэгээ нөгөө манай Канадын одоо best Канадын хэдэн оны фестивал гэлээ шилдэг комеди 2016 оны Канадын хамгийн шилдэг комедианаар зүгээр яриач. шагнагдсан Brian Aylward гэдэг хүн Улаанбаатарт буюу Монголд UB Comedy-д өөрийнхөө анхны спешиал 14 жил комеди хийж агаад анхны спешиал Монголд UB Comedy дээр бичгээр шийдсэн. Яа тэгээд бид нар 5 дахь хагас өдөр 2 шоу хийгээд ерөнхийдөө бол Brian бол Монголд бол хайртай болсон. Тийм болохоор Том Роудс бас ирэхэд нь би яг 2 дахь удаа ирэхэд нь Монгол яг хэр санагддаг гэсэн чинь I like it so much that I come back гэдэг тий. Би надад их таалагдсан. Би буцаж ирэх хэмжээнд бол надад таалагдсан. Тэ хэлсэн баг. Ер нь бол Brian бол Монголыг амар таалагдсан. Ерөөсөө үнэхээр яг ийм одоо зочлох хүлээн авах hospitality бол зочломжтой Монголд л байна одоо ингээд тий. Зарим нэг бас өөр улсуудад болсон явдлуудыг ярьсан тэрийн ч яриад яг хаа. Тий. Ядтад орж авчирчаад 4 хоног байлгачаад тэгээд ерөөсөө 4 хоног зочлол бодолтой ганцаараа л байсан. Хин ч тэр хүнд ямар ч халамж тавиагүй зүгээр шоун дээр шоуг л зохицуулж өгсөн. Тийм би тэгэд бол аюу гоё Монгол хүний өгөөмөр сэтгэлээ мах чанж өгөөд аашаа. Гэтэл бол Brian бол зочд буудалтаа 4 өдрийн ганцаараа сунгууд яг л инэрлэн шиг чи намайг тоогоогүй. Чиний яг тэр сүүлийн өнгөр амар авсан шүү. Би мажаа юу вэ сая. Яг гоё орж ирсэн нэрээ. Сая аюу зүг орж ирсэн. Баярлаа. Мэргэжлийн хүн хэлж штэ. Мань бараг юу инэрлээс хэлээд дууссан бах уу. Би нэг Вандебогийн тоглолтыг White Rock-д үзээд тэгэл инэрл ингээд дуугаад дуулж байгаа байхгүй дээ. Тэгсэн чи яг юу тэр фонограм нь гацаад юм болоод хүмүүс үдчих гайхаад баллад гэсэн юм уу? Баларсан юм болсон шүү дээ. Балаа юм болж. Яг ингээд гоё дуулж байгаа хнө шүлэг гэдэг ингээд амар дуулж исэн чинь нэг CD гацчихаар өсрээд ингээд яг тийм юм болсон. Нош гэж. Окей. Тэрэнд солоо их баярсан байна. За Brian тэгээд өгчлөл ярьцгаая. Brian Aylward. Тийм тэгээ яг Монголд одоо яг золоо ер нь ойрхон байсан хүний хувьд Brian яг Монголыг яагаад сонгосон юм? Brian Монголыг яагаад сонгосон бэ гэвэл Нодон Brian анхны удаа Монголд хурж ирээд бид нар бас халуухан ухтаж аваад супер шоу хийгээд дээрээс нь манай клуб руу орж үзэнгүүтээ
энэ яг жинхэнэ comedy club байна. Тийм болохоор би одоо Азад 10 жил амьдраад Азад одоо түүний одоо special-ийн нэр нь Big in Asia гэдэг нэртэй. Энэ special-а би Монголд UB comedy дээр бичмээр байна. Asia юу гинэ? Big in Asia. Том Big Азда том гэж. Азда том. Миний өгшин ч буруу бодож ин да Брайан гэж. Чи өөрөө том гэж бодож байгаа. Би тэгээд яагаад сонгосон бэ гэвэл ерөнхийдөө бол нөгөө Азийн нөгөө бус тусуудын комеди клубүүдээс манайх бол яг ийм амар гоё. Тийм шүү дээ. Ер нь Азийн шилдэг гэдэг бол яг тайзны юм ч гэсэн. Тэгээд тэнгуут яг 5 жилийн өмнөх basement UB comedy шиг одоо яг тийм юу одоо Азийн улсууд тийм байдаг ч гэхгүй. Ер нь л бас тайз мэз гэж байдаг жижигхэн тийм тавцсан шиг юм байдаг. Тэгээд яг ийм үйлчлэгч гэсэн манайх шиг биш те. Тэгээд яг ийм тэгтээ тэнд болохоор амар олон гадаад комединууд байдаг тийм. Тэгээд одоо Таиландын Бангкокт ч юм уу Солонгос молонгосын тий Сөүл мөл. Тэгтээ клуб нь яг ийм амар сериусны биш байдаг гэж байна. Юу вэ гэвэл одоо ер нь comedy club гэдэг нэртэй мөртлөө яг бар pub дотор comedy болдог. Яг одоо open mic гэшгүй. Тий. Тэгэд одоо нэр байхгүй тийм одоо тийм явуулын stand up comedy гэж хэлж болно да. Түүнээс бол яг UB comedy club зэн stand up comedy зориулагдсан club. Театр маяг тий. Яг л зөвлөлт club яалтчгүй. Бас яг ингээд ер нь дээр нь гараад явах сонгосон гэлээ. Тэгээд хямдхан байсан болохоор. Гэхдээ магадгүй тийм байж магадгүй л тэгээд яг бас орчин юм байсан байгаа. Тэгээ манай үзэгчид чинь ер нь амар халах шүү дээ. Гадаадын бичлэгнүүд дээр одоо юунуудыг харж та ингэж манах шиг ингэж савж татаж инээдэг юм айгүй цөөхөн шүү дээ. Тэгэхээр манай энэ бас нэг vibe гадаадд яг нэг юм пер гэж нэг л чимэг шүү дээ. Тэгээ Марчин тэгэл ер нь шоудлоор ер нь харьцуулж болно. Хятадуудчин клуб дотор өөрөх тэтгэлийн хөдлөлөө нэх үзүүлдэг зүгээр ингээл тий юм аагаал суугаал иждэг хуцаа оролдоол. Манай монголчууд чинь шоу дотоо бол сэтгэлээ тийм Латин Америк хүмүүс шиг бүр амар тийм халуун цустай дуулаал хөөрөөл бүжиглээл ойрлоол тэрүүгээрээ бас илүү чөлөөтэй байдаг ахаа. Тийм манай монголчууд ер нь халуун цустай гэдэг юм билээ. Нөгөө бидэд ч одоо дээр нэг подкастн дээр ойрхот орнод хүмүүсийн тухай ярьж байгаа. Тэд нар бол ер нь халуун цустай хүмүүс төргүүд те. Одоо тэгээд энэ цаадлаа араб хүмүүс гэл ярьжсэн. Тэгсэн чинь яг сайхан би нэг төрөг одоо цустай залуутай ярилцаж үзлээ л те. Тэгээд манай казак залуу л та. Тэгэл өдөр болохоор Казахстанд байж үзсэн. Тэгээд Кыргызстанд билүү Узбекистанд билүү ямар ч байсан нэг тийм холбоотой юм байсан. Тэнгүүд ингээд тэр хүмүүс одоо тийм халуун цустай байдаг гэдэг үнэн өгсөн чинь харин монголчууд халуун цустай хүмүүс юм шүү. Монголчууд ер нь хамаагүй халуун цустай шүү дээ. Тэгээд тэгж илээ. Яг аль аль нь амьдарч үзсэн. Одоо яг Улаанбаатарт 2 жил амьдарч байгаа залуу. Тэгэхээр манайхан бас манайш гэхдээ ер нь яалтчвал нэг юм шал өөр л байдаг л да. Гадаад хүмүүстэй харьцуулахад те Монгол хүмүүс бүр нэг андшгүй явж идэг үстэй нэг юм. Алхаа нь эвгүй те. Баавга шиг те. Европчууд ингээд хотын төмөөр алхаж байгаа нэг харахаар хөгжөлтэй алхаар анзаарсан уу? Нэг эвгүй ингээд бэзэн төрөд байгаа шиг сайн мөрөнд урдаа ч юм уу. Эвгүй анзаарсан уу? Анзаараагүй. Би анзаарсан. Яг энэ болонгийн цаана амьдрал байгаа гэж юм шиг алхаж. Бид нар болохоор яг 50 ингээд чээж нь хойшоо ингээд нэг юм занхааж алхаж малхаал. Угаасаа баг очихгүй дээ. Тэр гэж юм шиг алхаж. За дараагийн зэт. Тэгээд Big in Asia болохоор ер нь бол удахгүй нөгөө after post production-ы ажлууданд дуусахаар тэгээд хиний гар дээр өөр дөр нь очино. Брайны. Тэгээд Брайны нэг ямар цавгаар яаж цэцгээ өөрөө мэдэн тэгээд бас монгол хэлээр орчуулж Монголын үзэгч нарт зориулж бас яг тусна хийн гэсэн тий өөрийнхөө монголчууд яах юм гэлч. Үгүй нэр гэсэн. Яа яах юм гэж. Яа бид нар сонирхгүй нөө Брайан өгшөө гэж голоолаа. Брайаныг зүгээр хийгээд гэж. Гэтэ ер нь бол том платформуд байгаа шүү дээ одоо Netflix ч юм уу тий. Тиймэрхүү платформудаар ер нь өгж үзнэ гэж байна юу гэж байна. Brian Aylward watch me from ori.com гэж аахгүй. Ori гэмээр. Тий. Яагаад болохгүй гэж тий. Ямар ч гэсэн Монголын энэ тайз ингээд UB comedy гэдэг лого одоо Netflix дээр байршиж бол бас гоё өст тий. Тий, ер нь яг цаадуул нэг авалтай. Яг тэрийг харчаад энэ UB comedy гэж юу вэ гэдэг ингээд пад үзээ. Тэнгүүд л бас Монгол дахиад өөр комедианууд ирж especially бичих бас нэг үе таалга
нэгдэж байгаа талаас нь харж болно те. Дээрс мэд юу AFE Asia's Finest Entertainment баг одоо буюу Brian-ийн бичлэг хийсэн баг бол үнэхээр мундаг Live from UB Comedy дээр одоо ер нь comedy шоунуудыг бичихдэр бол нэлээд туршлагатай болсон байгаа. Тэрүүгээр одоо бас Brian-ийн шоуыг бичлээ тийм болохоор бол яг мундаг баг зөв цагт зөв хүний юм хийж байгаа. Тэгээ тэрүүгээрээ бас Монголын stand up comedy түүхэн өдөр болсон гэж би бодож байна. Манай AF-ийн төвшөө орсон байсан те бас подкастт тийм маш авьяастай залуу ирээдүйд. AF-ийн ер нь яг залуучууд ер нь аяглаг мэдрэмжтэй шүү дээ. Санчигээ залуутай би нөгөө нэг аимшигын юу контент хийх гэж байгаад болсон. Тэгээ хамт эхний нэг эпизод энэ хийж үзсэн л дээ. Тэгээ ер нь хөгжмийн тал дээр зүгээр амар мэдрэмжтэй. Маш мэдрэмжтэй залуу. Би Санчотой бол ер нь байнга Fat Cat эсвэл саяхан Улаанбаатарт нэг кино фестивал болчих. Нэр нь юу вэ? Кино фестивал өдөр байнга явж байдаг. Угаасаа ер нь бол зөвхөн яг одоо иймэрхүү төрлийн ажил хийдэг хүмүүс заавал өөрийгөө ингэж хөгжүүлж ингэж шинээр ингэж үд хаалгуудыг нээж ингэж шинэ юм ингэж туршиж ингэж шинийг хэрэглэх хэрэгтэй байхгүй. Тэгэл нэг сургуулийн төгсчөөл нэг телевизэд ороод тэгэл насаар нь тэндээ үнэхээр тэр мэрэгчлийг нэг нэртэд гурил будаа махлуулгаж байгаа байхгүй юу тий. Угаасаа өөр хүн байлээ. Би Санчогийн яг хөгжмийн плейлистийн сонсонгуудаа ёо тэгэнгүүтээ за чи одоо орой үед ямар кино үзэж байгаа юм бэ? Дандаа тийм альтернатив. Воо тэгээ порногийн үздэг порногийн орсон чи ёо ямар амар. Порно. Тэрийг олж үзье. Тэгээд манай AF-д чинь Санчо байгаа, Төвшөө байгаа. Ханга баги гэдэг бас баги буюу Терминатор T8 зүг гэдэг залуу. Энэ бол зураглаач тэгээд эвлүүлэгч тэгээд байгалийн ямар ч хүнд нөхцөл зураг авах чадвартай гэнэс сая Brian-ийн угаар харсан. Тэ үнэхээр Terminator гэдэг хочиндоо тохирсон залууга. Дараагийнх нь болохоор хангаа гэдэг. Энэ болохоор одоо бүх багийг хариуцж менежмент хийдэг санхүү удирдлага тэ санхүү төслийн менежер гэж хэлж болох юм. Project manager. Маш хариуцлагатай үнэн шудраг залуу байгаа. Тэгээ би бас AF-ийнхэнтэй их ойрхон байдаг. Би AF-ийн хийж байгаа ажлуудын бүх саундны ажлыг авдаг. Тэгээ дэргэд бол Монголд яг ийм одоо баг байхгүй. Ерөнхийдөө байхгүй. Тийм байхгүй. Хамгийн гол нь бүгд амар гоё бие биенийг сайн мэддэг. Тэгээ нэг үеийн залуучууд баг бүр багаасаа бие биенийг мэддэг тий. Найзууд. Тэнгүүт чинь яг тэд нар ингээ ажил дээр байгаа юм шиг боловч яг тийм баг найзуудын уулзалт маркетинг. Тэгээд тэр ажлаасаа амар кайфтай ажиллаж байгаа юм шиг байгаа. Дөрүлээ одоо ер нь жоохон сэдв өөрчлөе бас яг дөрүлэнгийн хувьд амар ойлгомжтой таньдаг хүмүүсээ яриад байгаа болохоор яг сонсохгүй яг мэдхгүй хүмүүс яг юу хэнийг юм ахтаа нэг гайхаж байгаа хэрэгтэй. Тэгээ Brian Aylward бол юу 5 дахь өдөр хагас өдрийн шоу бол үнэхээр халуун байсан. Заал дүүрэн хүмүүсэн тэр уур амьсгал. Манай хүмүүс англи жоокн дээр нээж лээ тий. Би бүр гайхсан гэвэл бүр манай юуны одоо манай зөөгч нь бүр хан ман хажуу зогссон бүр хөхөрч юм би ячвал та нар чи хизээ англи хэл сурсан. Чи загсан. Тэр чи оюутан хүмүүс шүү бас. Гоо ингийн жагаа. Зантай шүү бас. За түрүүн подкаст эхлэх юм ямар сэдвэр яриа гэдэлээ. Болцоо яриа гэж хэлсэн. Болцоо. Манай баскетч одоо бас болсон байгаа тий. Баскет бас баяр. Энд ганцаархнаа одоо яаж чаас тий. Урд талхчаас гуруулан гасч чинь. Мэдхгүй шүү. Чийл хаана алгаа. Гэтэ би аав байж бас магадгүй шүү дээ. Яга болохгүй гэж. Яа. Хойд аа. Баска одоо хүүхэд нь хэдэн сар хүрч байгаа лээ? 5 сар хүрсэн. Сайхан сартай. 2 өдрийн өмнө. Тийм ер нь подкастаар хэмжлээ бас баяр хүргэе. Тэгээд ер нь аав болох ямар хөө байд юм бэ? Стресс хэрэг хэрэг. Ер нь бол ингээд анх ингээд аав болохоор ингээд нэг амар ингээд шүн унтахгүй ч юм уу те. Тэгэл ер нь амар ажилтай бастай давуу гон ч гэдэм үү. Тэгэл ер нь нэг бас шээстэй ноцолтол те нэг амар завгүй болно гэж нэг тийм төсөөлөгдгөөсөн чи яг аав болсон чинь бүр шал эсрэгээрээ барыг хамаагүй гоё юм чи те. Тэгэд манай эхнэр бас амар сайн л да. Надад нэг тэгж хүүхдийн арчилгааныг нэг юм хийлэгдгүү. Тэгээ би бол ер нь хүүхдтэй болсноос хойш нэг дэлгүрлүүл хэд удаа памперсан тавсан баг. Тэгээд ер нь бол нэг тийм айгаад ч юм уу эсвэл ингээд болоогүйдээ ч гэдэг юм уу те ингээд нэг юм тийм бол нэг бодох зүйл бол биш л үлээ те. Тийм болох үед нь тэгэл сайхан болох бол хамгийн гоё мэдрэмж ихтэй өндөл те. Нэр сонгох хэцүү нөө. Нэр сонгоход бас ерөнхийдөө бол
нэг хэцүү байгааг надад бол би бас ингэж амар их боддог сохх. Ер нь л тэг хүүхдтэй ямар нэр өгөх вэ гэд их нэртэй болохоосоо ч юм те. Тэгээд ер нь амар боддог гэж бол яг миний бүх бодсон нэрнүүд яг ингэ төрснийхэн дараа бүгд биш болол тэгээд за бүгдийг шинээр бодож эхлэв. Тэгэл яг нэр өгсөн дөө. Гих нар гэдэг нэр өгсөн хүүхдтэй. Гих нараа. Аха. Тэгээд яг ингээд хамгийн гол нь бас ингээд нэг ийм бид ч та одоо хүүхдтэй нэр өгөх гэдэг тэгэнгүүт ингээл хоёр талын өвөө нөгөө нэг нэр өгөөл ээж нь өгөөл найз нэг лам багш нь өгөөл тэгэл тэдний бүгднийг цуглуулж хийж байгаа л бодаанаас яадаг. Би бол ямар ч тийм сонголт монголч гişэлтэй байхгүй. Би ерөөсөө би л өгнө гэсээр байгаа л өөрөө л өгсөн манай эхнэрч дэмтсэн эцэг эхнэрч дэмтсэн тэгэл шууд ингээл эцэг эхнэр бодоод шууд өгсөн. Гих нар. Тэг гаднаас нэр ороод ирж гих гэж өгсөн. Гих гэж одоо яг хоо гиж одоо гийгүүлж байгаа. Гэрэлтэй. Гэрлэр гийгүүлж байгаа гэсэн. Гих нар. Тэгээд ямар ч сан бол ам гоё нэг айхан болохгүй. Нэг амар нэг ажил гэдэг юм байхгүй. Нэг одоо уус ингэж юм хөгжсөн байна те памперс байна. Тэгээд одоо живхтэй гэж одоо угаадаг тийм юм байха болчихсон. Ямар нэгэн хүүхдийн талаар ойлгохгүй юм гараад ирэх юм бол Google-д чиж болж байна. Одоо жишээлбэл нэг зол жаргал золоо те Бас Жорж юу Баска те ангаа те. Тэгэхээр одоо юу хүүхдээ юу гэж бодох вэ? Гих нарыг гихээ энтрилс дуудаж байна да. Гихээ. Яг голцууд ихтэй энэ бас нэг тийж тасалж дуудахаар нэр биш яг гой бүтнээрээ дуудагдах юм байна тий. Гих нар. Ангийнх нь хүүхдүүд нь чи англиар G нараа гэж болох G нар угаасаа гих нараа гэдэг чинь. G нар. Гихээ. G нар. Нараа. G нар бол нэг тийм рэп нэм мэн тий. G нараа рэпер охинтой бол. Одоо тэ хүмүүс ер нь хүүхдтэй осож амагч нөхөхгүй болцсон бах тий. Хайрн дээр эрэлтийг гаргаад гэж байна. Гэтэ эрэгтэй хүн нөгөө яг цаанаасаа байглаасаа нэг тийм үр удмаа үлдээх тийм зөнтэй. Тэгээ угаасаа эрэгтэй хүн чинь ер нь нэг жоохон араар тавих гад гэдэг чинь тэр байгалийн зөнтэй холбоотой гэж байгаа байхгүй. Ямар гоё араар байна ч. Тий яг хоо энэ яалтчгүй тэгээ та нар өөртөө судлаад үзэх юм бол яг тийм юм байна л да. Яалтчгүй тэгээд би жоохон тийм нэг тий буруу юмыг өөгшүүлээд байгаа юм шиг болчиход байгаа байхгүй. Тэгэхээр яг судлаад үзэх юм бол тийм байгаа. Гэтэ яг яадаг гэхээр нөгөө аль болох олон эмэгчинтэй одоо тий үр удмаа үлдээх юм бол тэр хүний нөхөн үржих одоо аюулгүй байдал хангагдаад байгаа байхгүй. Тэгэхээр ер нь л аль болох тийм олон эрх эмэгчин рүү ингэж явж идэг. Тэгэхээр яг цаанаасаа тэр үр удмаа үлдээх гэдэг бол эрэгтэй хүний амар чухал одоо тий зүн байгаа байхгүй. Тэнгүүд чи бол одоо ингээ үр удмаа үлдээчлээ. Тэгэхээр бас нэг тодорхой хэмжээнд тийм релифтэй тайвширлын юм байдаг гэж магадгүй. Би бол тайвширыг дахиад дөрөв хүүхд яаж одоо өсөх вэ гэдэг бодлоо байна. Би харсан битэр ингээд төлөвсөн ах 5. Ингээд гарын 5 шиг 5 тэгээд гой мөрөдөлтөө гэр бүлийнхээ мөрөдлийг одоо подкастн дээр ярих юм чаашаа тий. Яа болохгүй. За анхны өвчлөлөө танаа подкастн дээр юу гэж ярьсан. Хайр дурлалын асуудал яаж эхэлдэм бэ ер нь? Чи яг яаж танилцсан? Яг надаас юм хайр дурлал асуух юм би ерөөсөө анхны өвчлөл туршлага бол нэр ингэсэн байдгүйсэн бохоо надад. Би баг ингээд их нэртэйгээ танилцах хүртлээр баг юм хитэн хүнийг ер нь л ихнэр аав ч гэж нэг боддгүйсэн бохоо. Тэгэл амар тийм нийгмийн идэвхтэй ч гэх юм уу зүгээр амар шоу концерт тийм юм хийдэг. Тэгээ миний саунд инженерийн ажиллаж гисэн ингээл тоглолтууд дээр ажилладаг. Тэгэл би ингээд ер нь бол Монгол болж байгаа баг тоглолтын 50-аас 70% тэр нь ер нь би ажилдаг, үздэг ч юм уу тий сонирхдаг ч юм. Тийм байсан. Тэгэл ер нь амар завгүй хүн байсан л та. Тэгсэн чинь эмэгтэй хүн зарцуулах цаг байгаа. Тий. Тэгээд элдчгүй бас ингээл ар гэрийн шахалтууд орж ирсэн л та одоо чи ингээд 25 хүрчлээ одоо ингээд. Ингээл яваад ах юм бол чи ингээл тогтоод ингээд тий хинч шин цаашаа зүгээр яг ингээд жожигч бас хаашийн зүгээр ингээд нэг юм шоу гэсэн нэг тийм им сони амьдралтай юм болно. Тэгээд одоо хүүхдтэй болоод их нэртэй болоод яг ингээд хүний амьдрах ёстой амьдралаар амьдраа гэдэг юм шахалтууд амар хорж ирсэн. Тэгээд би ч гэсэн бас өөрөө шахалсан хүсэж эхэлсэн. Тэгэл ер нь яг хүсэж эхэлснээс хойш жилийн дараа ч юм уу яг их нэртэйг анх таарсан байдаг хөөе. Гэтэ энэ бол айн гоё. Энэ түүх бол ингээд бас юм яг юм бурхны тийм учрал тийм цаанаас нь тохируулсан учралч гэж хэлж болно л та. Би яг ингэсэн бохгүй. Би нэг шугамгээд хамтлагтай байсан. Яг тэр чинь 17 оны 100 манай хамтлаг манай гитар чинь солонгост байдаг, ажил хийдэг.
Солонгос байж байгаа, Таиланд яваад одоо Японд байгаа байхгүй. Ер нь бол амар толгойтой интернэшнл зал байдаг байхгүй. Тэгэд Солонгост байсан зунаа эренгүүтлээ 14 хоног л ирсэн. Тэгээд бид нөгөө нэгдэх боломж гараад за нэг тоглолт хий одоо бид 2 жил завсарлалчлаа. Амар гоё тоглохгүй байж байгаа тоглохоор ч юм эсвэл ингээд тийм санаад идэх байхгүй юм бол тэгээд яг 14 хоногийн хугацаанд бидэд бэлдээд 2 өдөр тоглож ирсэн байхгүй. Энэ 50 дугаар дэлгүүрийн доотлын basement-ийг футбол байхад нэг тоглоод маргааш нь гандан view гээд ганданд нэг 2 тоглолцсон. Тэгээд энэ 2 тоглолтод хоёулын дээр нь going дарцсан. Тэгээд ингээд комент бичижсэн нэг охин байсан байхгүй. Тэгээд яг гандангийн тоглолтын дээр нэг охин комент бичсэн. Эхлэх болж гин үү гэдэг арай эхлэх байсан л та. Арай эхлэх байна гэж би комент бичсэн. Тэгээ би бичснийхаа дараа энэ ингээ хоёулын дээр нь going дарцсан ингээд комент бичиж амар сонир санагдсан гот би request болсон байхгүй юу? Facebook-оор. Тэгээ намайг найз болго авцсан. Тэгээд тэр өдрөө найз болчиход ямар нэгэн харилцаа ямар нэгэн тогтоогоогүй хэд хоног явсан мэддэг. Зургийн. Тэгээ нэг өдөр байжсэн. Зураг мөрөөс нэг орж үзээгөө. Тэгээ нэг өдөр байжсэн чинь шөнө унтах гээд ингээд Facebook-ыг гүйлгээ хийсэн чинь тэр нөгөө миний хүсэлт явуулсан хүн маань гоё дуу байвал одоо санал болгооч. Гоё дуу явуулаач гэсэн пост бичсэн байхгүй. Тэр би өөрөө тийм юм амар дуртай. Би яг тийм пост уншин бол заавал нэг санаа бичдэг ч юм уу эсвэл ингээд заавал явуулдаг. Тэгээ би шууд чат руу оронгуутлаа сайн ууч гэхгүйгээр шууд дууны линк явуулаад. Тэгээд хайцахгүй. Ямар дуу байсан? Тэр нь болохоор миний яг тухайн үед амар дуртайсан маа найзууд амар дуртайсан та. Ер нь л гэхдээ юунд бол та ер нь хаус те электроник хөгжим. Нэг тийм янз бүрийн нэг үг мөхтэй эмо дуу муу бол биш те рок мог. Тэгээд тэр болохоор нэг 6 минут орчмын дуу. Тэгээд яг явуулчаад ямар ч хариу ирэхгүй болохоор таалагдсангүй юу ч үлээ би битсэн байгаа. Тэгсэн чи өөдөөс харин ч таалагдлаа. Тэгээд би балкон дээрээ гадаа бороо ороод бүжгэлж гин гэдэгс аахгүй юу. Тэгмэд нь би яг дараагийн дууг явуулсан аахгүй хоёр дахь. Тэгсэн чи яг миний ихэнд явуулсан дуу дуусч таарсан гэж байгаа аахгүй. Тэгээ араас нь тэр дууг сонсоод хоёр дахь нь яасан чи ямар мэдрэмжтэй юм бэ яг дуусахт явууллаа гэдэгс аахгүй юу. Тэгэхээр нокей мокегийн гутлаа за би унтлаа гэдэг нэг сүүлийн 3 дахь дуугаа явуулчихэд унцаахгүй. Гэхдээ тэр дуу нь хамгийн гоё нь яг дөнгөж нөгөө Beatport дээр релизтэй зарагдаж эхлээд YouTube-д ч тавигдаагүй байхад нь би буруу замаар олцсон бохгүй тэр дууг хайж амжгаад тэгээд тэр дууг явуулчаа за наадуу чи YouTube-д ч ороагүй байгаа SoundCloud дээр ч байхгүй байгаа чи хайгаад үзэрэй итгэхгүй бол пад гэдээ явуулаад тэгээд би унцаахгүй. Тэгээд яг маргааш нь болохоор Оли-аг 17 оны 100 зонжингаа байчаад буцаад Москва явах гээд тэгээд яг маргааш нь Buy Party-га хийх гээд намайг инвайт хийчихсэн байхгүй юу? Жижигхэн ивент үсгээд private. Тэгээд би тэгэнгүүтлээ би Оли хүмүүр бэлгтээр ирээч гэлөө нэг тийм хүн пост бичсэн. Тэгэхээр би за би бол DJ хийж л бэлэг барья. Гингуутлаа би яг Олигийн Buy Party дээр хөгжим авчираад тэгээд DJ хийсэн байхгүй юу? Тэнгүүтлээ ингээд яг DJ хийсэн чинь яг тэр донд үнэхээр миний тэр тавьж байгаа хөгжмийг ойлгох ч гэх юм уу тэрэнд бүжиглэх тийм хүн нэгч байгаагүй байхгүй. Тэгсэн чинь ганцхан хүн бүжиглээдсэн байхгүй. Харсан чинь яг нөгөө өчтөр шөнийн нөгөө 3 дуу явуулсан охин маань байдаг байхгүй. Тэгэхээр би гайхаад энэ одоо энд юу хийж байгаа юм болоо гэж бодоод тэгээ тэр аяар бүжиглж чаад тэгээд яг дундаас нь гараа авчих байхгүй. Тэгээ гараа авснаас хойш угаасаа тэнд бүжиглэх хүн байхгүй болсон учраас би зогсоосон тийжгээ. Тэгсэн чинь тэгээ би бицсэн байхгүй. Тэгээ би тэнгуүтлээ шууд уцаа гарч ирээд бүжиглсэнд баярлаа гэтгсэн чинь гайхаад юу вэ саях чи байсан юм уу гэд. Тэгэхээр тийм ээ энэ гэж ингэ. Тэгээд намайг чи гэх үү та гэх үү гэхгүй. Тэгэхээр чи өөрөө мэдээ. Дотоо бахаа гэж. Чи гээд. Тэр яг тэр үеэс эхлээд бид нар амар тийм юм нөгөө seriously чаталж гисэн бохгүй ингэ. Бр тэгэл 7 14 хоногийн дараа яг болцож уулзаал. Тэгэл ерөнхийдөө бүх юм эхэлсэн. Бүх юм. Wow. And this is how I met your mom гэдэг. Гэтэ яг гой уустай ингэ романтик байна. Би хизээч яг юм намайг гээд яг энэ Ойлигийн Buy Party дээр DJ хийж явах тэр хүнийг ирнэ гэж. Ер нь л төсөөлөхгүй шүү дээ. Тэгсэн чинь яагаад ирсэн бэ гэхээр манай Бэлгүн Баяр тэр төрсөн өдрөнд таарад Ойлигийн Buy Party дээр. Тэгээ Бэлгүн Баяр болохоор манай эхнэрийн найзынх нь найз байсан бохоггүй. Тэнгүүтлээ
тэр найз нь явж яснаа бэлэн баярын төрс өдөр болж байгаа хальт ороо гараа гээд орж ирсэн чинь би байсан байгаа байхгүй. Аюу аюултай харилцаа бай. Тэр чи айгу хөөрхөн л юм тий яг нэг киноных шиг тий нэг. Тэгээд л угсаа яг бит хоёрын нэг сонсдог хөгжмийг адилхан ингээ миний ойлгодог хөгжим дуртай хөгжим тэр хүн таалагддаг. Тэгэл ерөнхийдөө ингээ ертөнц цайгаа амар адилхан байсан байхгүй. Тэгээ нөгөө өөрийнхөө soul mate гэдэг чинь За энэ. тийм тэр хүн одоо англиар орчуулах юм бол нэг сүнсний найз гэх юм. Тэгээ хоёр мэд хоёрын сүнс ингээд яг хамтраад ингээд яг нэг төрлийн хүмүүс байсан байхгүй. Эрэгтэй эмэгтэй болохоос шүү. Наач бол амар давуу талтай байна. Яг тэгвэл яг тэр эмэгтэй хүнтэйгээ хөгжмийн мэдрэмж дуртай дуунууд адилхан байгаад байвал энэ бол маш харьцааны бол маш том. Тэгээд яг мөрөөдөл ч гэсэн яг адилхан тий бит хоёрын яаж мөрөөдөх үү тий яг тэр өмнөд адилхан. Яг ингийн хүмүүсийн мөрөөдлөөс арай өөр. За сайхан л бид гурав дүүх байдгүй. Тэгээ манай баскач бас хаус барьсан тийм ээ. Тий. Ер нь хаус хичнээн хэр хугацаанд хаус барьсан бэ? Ерөнхийдөө энэ ажил бас байшин барих гэж бас л энэ бол сонирхолтой юм шүү дээ. Аим гоё. Нэрнгээс энэ аим гоё. Би яг нэг ингээд эхнэрийг жирэмсэн болсноос эхлээл ер нь гэхдээ амар их ярьдаг байсан л та өмнө нь ингээд ирээдүйд ингээд боломжтой болохоор ингээд хотоос зайдуу ингээд чимээ шүүгэнгүү хүн багтай газар тэгээд модны зах тийм эрүүл агаартай. Одоо Улаанбаатар хот ямар бол тийм газар ингээд тий амьдрал ингээд аим гоё 50 амьдрах юмсан гэж би амар мөрөдөгс. Тэгээд яг эхнэрийг жирэмсэн болсноос хойш энэ мөрөд жирэмсэн болгосноос хойш. Тий. Окей. Энэ яг тэгснээс хойш энэ мөрөд л яг ингээд яг одоо ингээд биелэхгүй болох байлаа гэдэг тийм сигнал гарч ирэл би ингээд ерөөдөө яаж байшин барих уу гэдэг тийм судалгаа хийсэн л тээ. Тэгээд хүнээр бариулахаар ингээд метр квадрат нь хамгийн хямдхандаа нэг 850 мянгаас сая 600 мянган хооронд. Тэгээд би бодоод үзэнгүүт нэг бараг 150 саяас дээшээ болтоод. Тэгээд за энэ 150 сая бол ингээд одоо байхгүй зээл авал бас хэцүү. Яах вэ гэд тээ. Тэгээд яг байгаа боломжоо ингээд харсан. Тэгээд өөрөө барь гэдэг тийм зориг яг нэг өдөр ингээд гараад ирсэн байхгүй. За ер нь яагаад өөрөө барьж болохгүй гэж тий. Би болохоор өмнө нь бетон зургийн үйлдвэрт ажиллаж исэн барилгын одоо гүйцэтгэгч барилгын нөгөө төслийн компанид туслах биш. Төслийн компанид ажиллаж исэн. Барилга барихад одоо ямар барилгын материал ордог уу тий. Барилгын яг одоо гол юунууд нь юу байдаг вэ гэдэг юмыг ер нь жоохон гадралдаг. Тэгээд өөрөө яагаад барьж болохгүй гэдэг бодол гарч ирээ. Тэгээд ээж өөртөө нэлээд ярилцаа. Тэгээд ээж өөрийг ятгаад ээж өөрөөс нэг орс хүнээр бариулъя гэд ер нь тохирчихсон байхгүй. Тэгсэн чинь тэр хүмүүс манаас нэг л баталгаагүй санагдаад надад тий. Тэнгүүт би яг өөрөө жоохон завтай байсан. Яг энэ дээр ингээд ажиллаад эхлэе гэдэг. Тэгээ шууд байшингийнхаа зургийг хайж эхэлсэн л дээ. Зураг төслийг. Тэгээ ингээд хайж аваад би нэг Mac-ийн блокер барь гэдэг анх бодолтой жид Mac-ийн блокоос нөгөө Mac-ийн юунаас гаргасан нэг тийм 3 байшингийн үнэгүй загвар байсан хөөхгүй. Тэгээ тэрний хамгийн том одоо 3 төрлийн байшин байгаа. Тэрний хамгийн том метр квадраттай байшингийнхын загварыг би шууд олонготлаа. Энийг өөрчлөөд ийм болгоод ингээд яа гин гутлаа. Ээж өөртөө ярилцаад эхнэртэйгээ ярилцаад болно гин гутлаа. За энийг ямар аргаар барих вэ гэдэг ингээд ерөнхийдөө амар их барилгын нөгөө экспонуудаар очисон барилгын материал судалсан. Тэгэд ингээд яг өөрөө бариад би баг 160 м квадрат гаражтай халуунаа шийтсэн, цэвэр бохроо шийтсэн. Ямар ч одоо хотын байрнаас тутгааргүй баг илүү 5 тухтай тийм байшинг би 2 өрөө байрны үнээр барьсан. Хотод зарагддаг. Тэгээд энд болохоор яаж би мөнгө хэмсэн гэхээр би барилгын материалыг 100 айлаас бараг аваагүй. Яг оруулж ирдэг хүмүүсээс нь авсан. Тэгээд бетон зурмгийг бас манай найз амар хямдах өгсөн. Тэгээд хөдөлмөрийн зардлыг амар сайн хэмнэсэн. Би аавтайгаа яг ихний ээлжинд хоёлаа. Манай аав болохоор нэг 50 настай. Тэгээд би аав бит хоёр тэнгүүтлээ хамаатныхаа нэг ахыг бас ингээд дуудаад бид 3 яг эхлүүлсэн байхгүй. Хундаамаа тавихаас бүх юм шавар маар тутахаас бүх юм ингээд өөртөө игээд тэгээ эхэндээ бол ингээд амар шороомоор болол. Тэгэл яг ингээд байшин ч босоод ингээд баг ингээд болол ирэнгүүт чинь шорооныхын ажил нь багсаал те шохооны ажил эхлэв те. Тэгээ яг 3 сарын 28-нд би яг хуучин байшингаа нураасан байхгүй жижиг зуны байшин байсан. Тэрийг нураагаад 3 сарын 28-нд сая 3 сарын үед нь дөө. Тэнгүүтлээ 4 сарын яг нэг ихний 1 вэ 2 дахь 7 хоног айл нэгэнд нь гүний удаа авахуулаад тэгээд тэрний дараа 7 хоногоос нь эхлэнгүүтлээ
нөгөө экскаватор авчирнгуутлаа газраа ухаад тэгэл ерөнхийдөө ихсэн байхгүй. Тэгээ 3 сар хагас бараг 4 сарын хугацаанд байшингаа барьж дууссан. Тэгээд одоо л ингээд өөрийнхөө барьсан байшинд ингээд өөр амьдрын гэдэг л амар эрэгтэй хүнд бас амар гоё мэдрэмж. Ингээд ер нь бол хүн ингээд байглаасаа ингээд өөр хүүхдээ үлдээх оромжоо те байшин саваа барих гэдэг ийм 3-4 төрлийн инстинкт байдаг. Тэгээ тэрнийхээ би бас нэгийг ингээд хийсэн. Тэгэд байшин бас барих гэж байгаа хүмүүс байвал заавал ингээд хүмүүсийг хайж те компаниар ч юм. Тэнгүүт чинь энэ дунд хүн ашиг олох үүднээс тэрийг барьж байгаа учраас ямар ч тийм сэтгэл авахгүй те. Яг ингээ өөртөө барьж байгаа юм шиг хизэж байхгүй шүү дээ те. Тэгэхээр ер нь хүмүүс болж өгөл зориглоод өөртөө барих хэрэгтэй. Тэгээд үнэхээр ингээд мэдгүй чадахгүй юм байх юм бол надаас бас асууж болно. Би бол ингээд амар тийм одоо барилгын амар туршлагатай болсон заяа. Барилгын материалыг хаанаас авах вэ? Монголд хамгийн сайн барилгын материал хаана вэ? Одоо энэ хөөсөд хэлээд өчүүлээд юм. Яах юм? Явуулаа. Сурчлага болчихсон. Үнэхээр яг яг одоо хамаагүй тийм. Үнэхээр яг бүгдчихүүлнэ. За окей. Тэгэхгүй болохоор эн чинь яг аль барилгын материал юу гэдэг амар олон төрлийн барилгын материал байна шүү. Би тэр бүгдийг энд одоо ярих юм. Окей. Баскеттэй яг ямар шугамар холбогдох вэ? Instagram. Гэхдээ Facebook-оор холбогдож болно. Хамаагүй яг холбогдох гэх юм бол намайг олол ирж штэ. Яаж тэг би Instagram хэлчихэж хүмүүст. Би Instagram-аа бараг нэг өдөр Баскетээр нэг нууцлах юм байна. Facebook дээр ч гэсэн request авдаг. Тэгээд ямар ч сайн гоё. Тэгэд манайхан бас манай байшин дээр очиж үзэг байгаа нэг ирж үзээрэй. Харин энэ зүүн нэр очно гэж одоо очсонгүй шүү дээ. Энэ бол яг мөрөдлөхөө байшин барих бол амар амархан юм лээ. Вау. Ч нөгөө юу л да тэр одоо байшин барих инстинкт гэдэг чи одоо ерөн зөөр нэг одоо өөрөө тум аюулгүй байлгаж байгаа те нэг тийм оромжоор хангаж байгаа тийм маа бас хийцэн байгаа даа байхгүй те тэгэхээр бас. Тэгээ одоо Баскагийн хувьд бол одоо хэдэн оных вэ? 92 оных. Манай Баскагт одоо юу байшин яаж барихыг мэддэг болчихлоо. Энэ бол асар том мэдлэг туршлагатай болчихлоо. Яг үнэхээр амар угаасаа ингэ байшин барих амар сонирхолтой ажил байгаа байхгүй. Тийм үү. Яг ингэ нэг шатын дуусгаад дараагийн шат руу ороод ингэ. Одоо ихэнд нь би худгаа авсан бол за дараагийнх нь юу вэ гэх юм. За одоо фундамент зүтгэх хэрэгтэй. Фундамент зүтгэхийн тулд яг газраа авах хэрэгтэй юм байна. За газраа яаж авах вэ гэл. Бас амар их тийм судалгаа орно тий. Тэгээ би хамгийн гол нь ингэ амар олон хүмүүсээс үний санал аваад тэгэд яг боломжийн яг найдвартай хүний сонгоод бас амар хямдхан хэлгүүлж чадчих. Тэгэхгүй ингээ хүмүүс бас ингээ шууд нэг хүн олвол тэр хүнээр хэлэх гэдэг ч юм уу тий. Ялангуяа энэ барилгын энэ ажил хийж байгаа хүмүүс бол үнэлгээ нэгээд маш олон төрлийн. Нэг хүн 100,000 гэхэд нэг хүн 500,000, нэг нь бараг 2 сая ч гэдэг. Тэгээ тэр хүмүүс маань яаж хийх вэ гэдгийг бас ингээ амар их харилцаа ингэж үүсгээд энэ хүн баталгаатай баталгаагүй тий. Энэ хүн яг 500,000 төгрөг авчид энэ ажлыг хийхгүй морихгүйгүй гэдэг. Бас тийм мөрдөг асуудал ч их байд юм лээ. Тэгээд яг эхнээс нь дуустал нь өөрөө байна гэдэг бол бас ямар зүг байхгүй. Байшинта дараа нь ус алтгад тий. Аль грант нь за гэтээ нэг тэгээ тог ингээд маслаа гэхэд монтаж маань яаж усан байгаа вэ? Тий. Ер нь бол ингээд одоо хэдэн хөвтэй байгаа? Юу? Чиний 100% байлаа гэхэд одоо хэдэн хөвтэй явж байна? Юу байшин уу? Тий. Чимхлэн өрөмнүүд мөн бас байгаа. Байшин маань болохоор ерөнхийдөө бол одоо ашиглалтанд орсон бид нар амьдарч байгаа хүүхэд маань яг гоё эрүүл агаарт. Тэгээ өдрө болгон мод руу орж салхилж байна. Ер нь бол маш. Одоо тэгээд ер нь бол ингээд эцэгчүүд ингэдэж хүүхдээ нэг салхинд гаргах гал хандгаад ч юм уу ийшээ найрамдал ч юм уу ингээд хотоос гараад тэрэлж мэлж юм. Дөнгөт ингээд бензиний мөнгө тий нэг одоо гэр буудал ч юм уу тий нэг буудалд нэг өрөөнд орно тэрний мөнгө тэгээ хоол идэх мөнгө тий тэгээд буцаад оройн гэртээ ирнэ. Ингээд цаг алдна мөнгө алдна тий. Тэгэхээр оронд хотод 2 өрөө байр авах мөнгөөр одоо энэ шиг энэ цуслан руу газар байвал тий хаашаа чинь жоон хотолж жоохон зайдуу газар байвал 2 өрөө байрныхаа мөнгөөр чи 160 м квадрат дулаан гаражтай гүний хөдөгтэй халуун дулаан шийдэгдсэн цэвэр бохирон шийдэгдсэн тийм байшин барьж болно. Тэнгүүд хотод ингээд зүгээр 2 өрөө байр авлаа гэж бодъё л т тий. Тэнгүүд зогсоол яадаг лээ. Тий орой ирэхэд дүүрсэн тий. Тэгэл байрны мөнгө хэд гардаг лээ. Тэгэл дээд дайл яадаг лээ тий. Шугалтгаар. Ер нь л хэцүү шүү дээ. Миний хувьд өдөр бүр машингүй өдөр. Халаалтаа яаж хийцээ? Хувийн хувьд болохоор нэр энэ бол ерөнхийдөө 100% болцсон. Бараг бол хийх юм бараг зөв. Одоо харин гадаа талбайгаа л гой ойлгохтой байгаа. Мод зүлэгжүүлэлттэй. Халаалтаа яаж хийцээ? Халаалтаа цахилгаанаар. Тийм. Гэтэ хамгийн гол нь байшин барихтаа чи дулааны алдагдлыг байж болох хамгийн бага болох хэрэгтэй. Тийм. Тэгэхээр дулаан бага алдагдах юм бол халаалтыг бол ямар ч аргаар шийдсэн үр дүнтэй байна гэсэн үг байна. Тэнгүүд манайх бол цахилгаанаар халж байгаа. Коспел гэдэг
100 тавьсан. Энэ болохоор Porsche 100. Porsche харин gospel Porsche 100. Энэ болохоор хамгийн Монголд байгаа хамгийн смарт 100 юм байлээ. Би амар судалсан. Тэгээд энийг манай Бэг надад хэлж өгсөн баг. Би амар нөгөө халаалтаа яаж шийдвэ гэсэн манай Бэг надад хэлж gospel зүгээр гэдгээ. Би gospelтэй очиж уулзаад. Comedian Beg юу? Аха. Бэгийн болохоор gospel-ийн захирал ахтай нь хамт нөгөө gospel тавьсан айлд очиж нөгөө одоо review mark-ийн дөө бичлэг хийсэн байгаа байхгүй. Тэгээд gospel-ийнхэнтэй уулзаад ингээ яасан чинь ерөнхийдөө бол яг дулаана яаж хийдгүү гэдэг юм зураг гараад ирчих واخхой. Толгоонд тэгэл окей ингэж хийдэг. Тэрнээс амар олон хүмүүс ингээд тийм 100 хийдэг цахилгаан. Тэгээ тэр нь яг ухаалаг биш те амар их тог иддэг. Тэгээд бас нэг хаалтдаг ч юм уу те. Энэ манайх бол амар лаг хаалтдаг. Юусэн ингээл өөрөө температураа мэдрэл температураа чи ингээд нэг юм юу өгч чинь 23 ч юм уу 20 22 ч юм өгч чинь яг тэрэн дээрээ ингээд тэрнээс буух юм бол шууд өөрөө асаал ажиллаад хөрөнгөтэй онтраал ингээл. Би бол чамаас бас 2 3 жилийн дотор энэ байшин барихыг бодож байгаа. Болгож чамаас. Болно. Би бол энэ тал дээр баг яг ийм яг адилхан юм хүсэлтэй хүмүүс байх юм. Би баг ийм ментор тий. Зөв чи өөрөө байр бид гэхдээ чамд яг арга замын зааж өгье тий. Яаж хийх тий. Ямар компани. Монголд бас амар олон барилгын компаниуд байгаа. Тэгээ тэдрээс алийг сонгох юм. Окей. Би бол ямар сайн садлах байсан. Тэр чи баскагаас зурга яаж олох уу гэл тий. Тэгээ манай ангараг бас дотор заслахын ба 94-ийн нийлгээ байж орч байгаа гэсэн. Тэр яг үнээр бараг ингэж ярьж үзээд барилгын зах зээл рүү орох юм барилга бол хамгийн ашигтай бизнес бил. Одоо шүү дээ чи нэг 100 сая төгрөгийн өртөгтэй байшин барилгыг тэрийг 250 сая зархаар авах байхгүй. Ер нь бол тийм байшингууд байгаад байгаа байхгүй. Би ингээд одоо байшин барьсан болохоор ингээд янз бүрийн байшинд ороод ямар материалаар яаж ирсэн бэ? Энэ нэг тийм үнэтэй байшин биш вэ гэж харагдах хэрнээ 250 сая хүмүүс аваад байгаа байхгүй. Чи мэрэгжил солих гэдэг юм шүү дээ. Гэхдээ энэ бол яг хөө мэрэгжил бол биш юм. Барилга бол ялангуяа нэг 2 давхар тий. Энэ бол чадвар. Тэрнээс яг хөө ингээд том өндөр тий 100 давхар цамхаг ч юм уу. 9 давхар 14 давхар юм орон сууц моц бол заавал мэрэгчлэн байх хэрэгтэй тий. Тийм л дээ. Тий хаус нэмжил бол. Гэтэ мэдээж би бүх юмаа ганцаараа юу гэж тий захилгааныг бол би хийж чадахгүй учраас яг захилгааны мэддэг хүнээр монтаж хийлгэсэн. Гэтэ тэр чи ядаглаад ингээд нэг нурж мурахгүй байх талаар нь тодорхой хэмжээнд мэдээж тийм байх хэрэгтэй шүү дээ. Тэр мэрийгээ бүгдийн сураал хийх юм байна. Тэгээ тэр мөрний тооцооллыг хийн тэгэл бас хөөрхөн геометрийн бодлогод хаяа нэг бодно материалаа тооцож үзэн те одоо юм би паркет хэдэн метр ингэж авах уу тэгэл ханаа юм байна цонхоо хасаал ингээл те ер нь бол вакуум цонхны үйлдвэрүүд гээл ингээл бас бараг 200-300 юм байгаа айлын сонгох уу те ямар материал тийм чи яг тийм олон юм ингээд судалгаа хийгээд мэдсэн тэгээ нэг код ашиглачаад ингээд дахиж ашиглахгүй болж байгаа харамсалтай байх юм байна шүү дээ. Тэгэхээр би яг энэ яг өөрийнхөө энэ 4 сарын хугацаанд ингээд би бараг яг зарим шөнө ингээд амар юм бодоод ирсэн унтч чаддаг гэсэн юм. Одоо ингээд ямар ч юм дуусчлаа. Одоо дараагийн юм тэрийг яаж хийх вэ? Аль ингээд интернет тухаал. Тэгэл Оросын сайтууд, Америкийн DIY энэ ингээд амар хүзэн. Тэгэл за ер нь энэ шийдлэр хий, ийм заслах хий гэл. Энэ амрах юм байна. Би яг энийг л хийж чадах юм. Тэрнээс яг би бэлтаа бол наач чадахгүй юм байна гэл те. Би бол бэлтаа наач чадахгүй. Тэгмээд л амар бэлтааг орлуулах амар гоё юм. Хавтан олоод ингээд 0 амар гоё болгоцох. Гоё. Тэгэхээр яг энэ мэдлэгийг бас би чааш нь хүмүүст ингээд түгээх хэрэгтэй байхгүй. Гэтэ түгээхдээ бас энэ үйлчлэгийн маркер тий. Багшаа. Манай зоолог тасалгаагаа барихт нь туслаач. Тасалгаа барина. Тэгээд сураад дуусахгүй салбар л да. Тийм. Мянган материал гэдэг болохоор. Мянган материал өдөрт л ингээд шинэ. Мянган материал хооронд нь холбонгоо дунд нь асуудал үүсэж тэр болгон дээр ингээд хэзээ ч дуусахгүй л тий. Тэгээ ер нь 100 айлаас бол барилгын материал авах бол хамгийн буруу юм бэл. Монголчууд 100 айл руу үз. 100 айл дээр ерөнхийдөө бол дандаа хөлөх материал байдаг. Оросын материалуудыг дуурайлгаад гэрээнд хийлгээд аваад ирсэн байдаг юм. Тэрнүүтлээ 100 айлаас чи юм авах юм бол хэзээ ч нүүт авахгүй. Яг солонгос материалууд ороод ирсэн шүү. Ер нь хаанаас авах зүгээр. Тэгээ 100 айл дээр бас заримуд нь бол байгаа л да. Гэтэ ер нь бол голцоо ер нь бол 100 айл ер нь найдвар. Яг оруулж ирж байгаа компаниуд нь болох. Жижиг шижиг юмудаа бол зөөр том юмудаа бол гоё газраас л авал зөөр л дээ. Хямдхан. Яг шүрүп мөрөпг бол 100 айлаас авахгүй байх тийм. Би бол баг байшин барья гэж бодоогүй ямар ч хэрэгцээгүй байж байгаа баг байшин барьмаар санагдчихлаа шээ. Гүнэр сайн капитан мэл нэр шээ. Энэ бол баг шууд энэ подкаст бол тэр чигээрээ баг барилга бол. Барилгын хоёр залуу. Үнэхээр гоё штэ. Яг гол нь нэг бидэхгүй. Би бол миний ажил бол юм байхгүй. Яг ингээд багнууд нь ингээд одоо юу гэдэг бетон ингээд дөнгөж вакуум цохон суугдаал тэгэл яг тийм юм давхар байгаа байхгүй. Тийм юм рүү их хөшлөө ороод аюу гоё хамгийн гоё юм тэр байхгүй.
юу ч байхгүй цахилгаан юу ч байхгүй ингээл хов хоосон юм чинь ингээд давхарлуун тог татцсан. Тэгээ хов хоосон вакуум цонхон тавигдсан. Яг тийм юмруу оронгууд бүх юм ингээд зоки ойлгомжтой. Дараас нь нэг төлөвлөгддөг байхгүй юу? Зураач хүний хувьд бол хоосон цаас юм биш үү? Чиний хувьд бол тэр байдал. Тийм одоо эхлээ цахилгаан доодан цахилгааны араас мэдээ засал хийсний араас тийш цахилгаан уйд нэг арздаг байсан. Тэгээд нөгөө обо гэж нүдүүлүүлээд яг юм цоолуулаад яаж дахин болохгүй шүү дээ. Засал орсон юм шиг. Дараа л айгаа гоё жимбэр байх хэвээр юу ч мартахгүй байх хэвээр. Тэгэл тэр нь яг ингээд яваал сонирхолтой. Тэгээ уусаа юм дарааллын дагаа бүтдэг юм баахгүй барилга уу тий. Мэдээж обоогоо наачаад бэлтэн түүсээ хийн шүү дээ тий. Тунгуудаа силикон татан ч гэдэг юм уу. Тэгэл Марката тэрний өмнө силикон дээр ч. Ерөнхийдөө төгс юу бол миний одоо жишээл амьдралын төгс юм аяг бол юу вэ гэвэл тий хотод нэг одоо өдөр ажилтайгаа ойрхон байртаа тэгэнгүүтээ хагасан бүцэнээр яг байшинда. Аха. Тэгтээ одоо нь штэ. Би бол одоо дан тэндээ амьдарч байгаа байхгүй. Тэгтээ би бол ингээд яг юм одоо энэ хотод зайсанд амьдарч байгаа миний тэнд амьдарч байгаа хоёрын хооронд нэг ялгаа гарахгүй байхгүй. Тийшээ одоо өвлийн цагт бүр ялангуяа ямар ч төвчрөө байхгүй. Тэгэл би одоо клуб дээр ярьчаал гэрлүүг очих хооронд би 25-аас 30 минутын хооронд очдог байхгүй. Тэнгүүд зайсанд амьдарч байгаа хайлууд инх тайвныхаа гүүрэн дээрээ төгжирсээр хагаад ялгаагүй 20 минут 15 минутанд очих байхгүй. Тэгэхээр энэ төр нэг ялгаа байхгүй. За байшин барихандаа манайхан тэгээ. Аха. Ийм том газар аваад ийм комедигийн юм шууд манайхан бүгд амьдэрдэг тийм. Хотгоо. Тэгэл ингээд нэгнийхээ ороод хоол идэл жоок. Комедийн хотгоо шүү. Тийм бол амар эффектив амар тийм лаг комеди. Байшинтай холбоотой би нэг төргийн хэлийг сурж ирсэн шүү дээ. Байшин байсан байран дээр юу хэлээ юу гэмлээ байшин байсан байран дээр байшин байхаа байсан чинь байшин байсан байран дээр баасан юу гэсэн бэ? Баасан гэж юм аа. Байшин дотор бишин барих уу, бишин дотор байшин барих уу гэж асуухад байшин дотор бишин барьдаг болохоос бишин дотор байшин барихгүй нэг тийм төргийн хэлийг сурж ирсэн. Байшин дотор бишин барьдаг болоод бишин дотор байшин барихгүй гэж хэлсэн юм уу? Ярьж ирсэн мэдхгүй гэсэн. Золоо гэхдээ ер нь яг хэл үг зөвшөөрөх төргийн хэллэг мэлэг хэр хэлж байна. Би нэг 2 сургалтанд явж байсан. Тэгээ нэг багш дээр нэр нь хэлгүй ямарч нэг багш дээр очиод техникч дээр багш өөрөө нэг буудан дээр хөвтөд унтчихгоотаа заа толруу хараад юмад авт. Нөгөө нэг жүжигчин яг нэр нь хэлмээргүй байна. Хүмүүн үү тэгэхээр жүжигчин хүмүүн үү? Мөн. Окей. Толтой ярьсан юм. Чаа толтой яар гэсэн юм. Жүжигчин. Нөгөөх нь нөгөө манай тарга хүмүүн үү. За өөр сонирхолтой сэдв юу вэ? За өөр байна. Гэхдээ ер нь зүгээр зоологийн яг одоо хэл зөвшөөрөлтийн тэр талаар бас жоохон ярмаар л байна л. Яг тэр нэг гадаадд ингээд өссөн. Тэгээ манай подкастыг зарим ингээд яг монголоор ярьдаг залуучуудаас ингээд хэл сурахад ашиглаж гин гэж байгаа байхгүй. Хэл сурахад нэмэр болж байгаа. Тэгэхээр бас яг тий туршлагаас хаваалцаж яг хэл сурахад одоо яг тий ямар бэрхшээлүүд яаж одоо типүүд юу байна тий хэл сурахад. За ер нь би бол яг золошов дээр яаж гадаад хэл сурах вэ гэдэг дугаар хийсэн. Тэрэн дээр бол би бол өөрөө би чинь пош хэлтэй, герман хэлтэй, англи хэлтэй энэ 3 хэлийг яаж сурсан туршлага дээр бол өөрийнхөө миний ерөнхийдөө миний хувьд бол хамгийн бест аргуудаа бол хуваалцсан. Тэгээд тэр талаараа ярих уу яах вэ? За халтхан л бид нарт нэг тий сонсож байгаа залуучууд ерөнхийдөө бол одоо дийлэх хүмүүс хэлийг буруу аргаар сурдаг. Ягаад гэвэл янз бүрийн одоо курсүүд байдаг. Тэгээ 3 хоног 600 юм 800 зур. Би бол амьдралдаа 1 хоногт 200 300 ерөөсөө сурж үзээгүй. Хамгийн зөв арга бол ерөнхийдөө урт хугацаагаар бодог алсын яраатай байх. Тэр хилээ тогтмол сурах. Дээрс нь мэд юу хамгийн зөв арга бол гэвэл жишээ нь би орос хэл яаж сурж ирсэн бэ гэвэл би англи хэл сурах хүсэлтэй Москвад амьдардаг орос хүнтэй олоод контакти гэдэг Оросын Facebook байдаг. Тэрүүгээр хэлний солилцооны группт ороод би англи герман хэл заана оронд нь орос хэл сурмаар байна. Тэгээд англи хэл сурах сонирхолтой орос хүнтэй холбогдоод тэгээд бит хоёр Skype-аар 7 хоногт 2 удаа нэг цагаар хэлний солилцоо хийжсэн. Яг тэгвэл хэл гэдэг юм чинь амьд харьцаа. Ер нь жоохон хүүхд чинь төрөнгүүтээ тэгэл нэг 2-3 жил дотор ингээ өөрөө ярьдаг болж байна. Энэс бол ямар ч одоо сургалтанд суугаагүй грамматик хэлзүүг бол угаасаа алдаа хийж хүмүүнээр засуулж өөртөө алдаа хийх зөвшөөрөл өгөх ёстой. Тийм болохоор хэл бол амьд харьцаа. Ягаад гэвэл хэл, тоонг, язык. За. Тийм болохоор ер нь бол эхлээд бол өөрөө яг тухайн хэлийг заах хүнээ олоод түүнтэй Skype-аар ерөнхийдөө дэлхийн
интернеттэй байгаа бол ерөнхийдөө аль ч хэлийг сурж болно. Тэгээ бас давхар юу вэ гэвэл тухайн одоо жишээлбэл англи хэл сурмаараа бол английн тухай соёлын талаар нэг ном уншчих, түүхийг уншчих, тэгээ ойлгоод авчих. Тэгвэл илүү гоё байдаг, илүү ойлгомжтой. Чи аль хэл дээр хамгийн их алдаа гаргав? Би юу. За ер нь пош монгол хэл. Үгүй англи монгол хэл дээр баха хамгийн их алдаа яадаг. Би бас яг тэр нэг зоологийн яриад байгаа шиг англи хэл сурах гэдэг анх нөгөө англи хэл сурж байгаа хүмүүс хоорондоо чаталдаг тийм нэг вебсайт олж исэн 11 онд хаа 10 онд ч юм уу. Тэгж яад нэг ингээд 2 3 найзтай болсон юм. Нэг Таиланд охин байсан, нэг Солонгос охин, 2 Солонгос охин байсан. Тэгээ Таиланд охин одоо залуу болсон. Одоо аа болсон гэж. Тэгээд тэр нэг нь болохоор Оливия Син гэдэг нэртэй заа гэдэг нэг нь амар юм шоу ч нэг юм шар ус мөстэй. Тэр үнэхээр бүтэхгүй заа ингээд тэрнтэй шаардлахаар ерөөсө докторгоо. Тэр нүдийг нинжуу ойлоо нэг хөрх охин байдаг. Би тэр нэгэ шууд дурлцчихсэн шүү дээ. Монголоос эзэж уулзч үзээгөө. Тэгэл амар нэг хөрх юм бичдэг. Тэгээ бүрэг тэрнтэй чатлахаа ингээд тэгсэн яадаг хүлээдэг заа. Тэр үед чи нэт амар удаа. Яг ингээд яг хөө мессенжер хасаагаал орхичвол байж байгаа. Яг чатлах болохоор ингээд яриндаа гацч мацаа байхгүй болж заа. Тэгэл fuck гэж юм. Тэгээд нэг 7 жилийн дараа билүү. Хойлоо уулзнаа гэдэг нэг ам хүч гарсан. Яг 7 жилийн дараа би Солонгост очсон байхгүй юу. Гэтэ яг уулзаагүй л дээ. Тэгээд нэг тэднийх бүнө бусаанд байдаг. Би жоохон сөүлд байж байгаа буцсан болохоор тэгээд цаг зав таараагүй нэг тим юм болж иж билээ гэж байна. Хилний зүгээр нөгөө нэг солилцох юм ярьсан чи тэр санд орчлаа. Гэхдээ хамгийн амархан зүйл чи одоо хоорондоо бие бинийгаа царайгаа хараад тэгээ видео чат хийгээл тэгэл ярангуутаа сүлд найз болол за амьдралын тухай илүү ойлгомжтой болол за би инглээ тэглээ юу хийлээ яалаа гээл тэгэл хэл нэвтрэлцэл ингэж л нэг 6 сар ийм хэлний солилцоо хийнгүүтээ хүн угаасаа ойлгодог ч болно тэр хэлээ сурахтаа илүү сонирхолтой болно давтамж байгаа хамгийн гол нь давтамж тогтмол байх хэрэгтэй. Төв зөвгүй. Окей. Тэгээ яг өдөр нэг тэдэн хоног цээжлэн гэдэг чинь бол яг нөгөө хэл сурахаас илүү зүгээр үгийн сангаа нэмж байгаа л одоо ажиллаа юм байна. Яг гэхдээ хамгийн гол нь тэр үгийн 3 хоног 600 нүдлээ хүчилж байгаад янз бүрийн одоо ой тогтоолтын аргуудыг ашиглаад гэхдээ тэр хүн дараа нь тэр үгээ хаана ашиг одоо жишээл Монголд бол Улаанбаатар яг тогтмол англи хэлтэй ажилтдаг хүмүүс бол цөөхөн шүү дээ. Тэгэнгүүтээ 600-гээ цээжлээ. Тэгээ тэрийг ингээ ашиглахгүй ингээ тэр чигээрээ дуусчихсан. Хамгийн гол нь ашигла гэдэг юм хэлэх гээд байгаа юм байна л да манай зоолоо тий. Чи ингээд сурчаад хайчиж болохгүй байнгын ингээд давтамжтай хийж. Тий би бол англи хэлийг одоо хүртэл сурж байгаа. Энэ бол ерөөсөө насан туршийн процесс. Аха тий. Хүүхдээ сурдаг гэж л шүү дээ. Монгол хэл дээр бол би бас одоо өдөр болгон монгол сурж байгаа. Сая өмнөх дугаар дээр тасалгаа гэдэг үгийг үгний утгыг ойлгож авлаа. Би гэхдээ бас утсан дээрээ бол юм Монгол тойл цэвлийн монгол хэлний тойл товч тайлбар суулгацсан байгаа. Мэдгүйгээ бол тэрэн дээрээ байнга харчдаг. Тийм, ер нь яг тэр монгол тойлтой байвал зүгээр юм билээ шүү. Бараг англи тойлноос ч илүү бас нэг тийм бид нэр яг их юм сурах юм билээ. Зарим үгнүүдийг ерөөсөө бид нэр буруу ашигладаг байсан байдаг ч шиг. Тэгэл чи юм утгадаг байсан юм уу гэл. Тэр одоо аппликейшн болсон те заавал тийм амар үнэтэй бот худалдаж авах шаардлагагүй те. Тойл авах шаардлагагүй. Зүгээр л миний подкастын сонсогч нарт маш их баярлалаа. Ягаад гэвэл би хэрвээ нэг юм алдаатай хэлчих юм бол тэрийг засаад өгчдөг комент бичээд. Би нэг юм мөнгө зээлэх алтан дүрм гэдэг нэг подкаст хийсэн. Тэрэн дээр нэгсэн чи мөнгө зээлэх үү гэж асуух бол буруу юм байлээ. Надаа мөнгө зээлүүлэх үү гэж хэлдэг юм байлээ. Яг бол зээлэх гэдэг бол өөрөө одоо хүнээс тодорхой хугацаанд мөнгө авах хэрвээ өөрөө тодорхой хугацаанд хүнд мөнгө өгөх юм бол дараа нь буцааж авах зорилготой бол мөнгө зээлүүлэх гэдэг юм байлээ. Яг зүгээр. Тэгэхээр бид нар бас нийтэд бол буруу ярьдаг юм байна гэж ойлгох. Тийм наа чин тийм ганцхан чи биш яг ерөнхийдөө яг холддог байхгүй юу? Зээлэх буруу зөв ойлголцдог шүү. Түрээслүүлэх энэ төр чинь бас яг адилхан ингэж холдож орж ирээд байдаг. Түрээслүүлэх тийм. Бас хэлдүүлэгч. Гэтэ золоо хит их зөв яриад байх юм бол тэр чинь буруу болно шүү дээ. Бас бид нар зөв ярьдаг бол ард түмэн биш юм шиг байна. Яг дөрмийн дагуу амар гоо ярих юм бол ямар гачин сонсдог шүү дээ. Гэтэ яг нэг тийм яг сул үгэндээ бас айгу тийм юу юм шиг байна. Байд юм шиг байна. Чиний хэлсэн зүйлийг сонслоо. Энэ талаар би бодож үзье. Бодож би баг уншиж шүү дээ. Энэ нөгөө нэг буруу ярьж зөв ойлгоно гэдэг тийш ойлгодог хүмүүс гэдэг дээ шүү дээ. Тэр нь амар гоё сонсогдоод
Тэгээ тэрний ингээд яг цаад ингээд үр дагаврыг бодохоор амар муу байхгүй яг ингээд хүмүүс ийм цэгцтэй яг ийм зөв дараалттай тодорхой ярьж сураагүй үгс болоод айгүй тийм шинжлэх ухаан шүүмжлэл сэтгэхгүй ерөөсө суудаггүй нэг тиймэрхүү одоо тэдний үед чи гэдэг юм уу те яг нэг тийм тойруулсан нэг те тодорхой тэрний үед тэр орчимд гэсэн тийм нэг чиглүүлсэн ерөнхий яриатай болцсон. Ерөөс тийм тодорхой ингэж тийм ярьж айгүй чаддаггүй юм санагдаад тэр байдлаас болоод. Тэгээ одоо жишээлбэл яг ангарах хэлдэг буруу ярих зөв юм байлаа. Ягаад гэвэл надаас хүн асууж масаж байгаа байхгүй. Тэнгүүд нь би энэ талаар бодож байгаагүй гэж хэлсэн. Тэгсэн чинь монголчууд бол бодож байгаагүй. Наад талаар ч бодож байгаагүй. Хит албаны яриад хэрэггүй гэж байна шүү дээ. Албаны. Окей. Яг нэг ярианы хэл ашиглаж ярих. Нэг ерөнхийлөгч шиг битээ яар гэдэг шиг те. Ярианы хэл гэдэг чинь сул үг. Тэгэхээр одоо те маш гоё үдшилэг болж байна гэж хэлчихгүй. Гоё шаажин шүүл гэж хэлэх юм байна. Ямар сул үггүй ярих гэхэр чи өөр амар юу болчих жоох байхгүй юу? Шал өөр юм болчих жоох байхгүй юу? Ямар сул үггүй гэхэр чи хар ярианы хэл ингээд тэр чинь айгу хүндрэлтэй өстэй. Тийм шүү дээ. Сул үггүй ярина гэдэг чинь яг энгийн ярилцаанд айгу хүндрэлтэй. Эфир үзэж байгаа юм шиг л байна гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгээ угаасаа ярианы удамчны харилцаг юм одоо ингээд ийм найз нөхдийн харилцаа ямар байдалд хинтээ ярьж байгаагаас л хамаарах хэрэгтэй хүн ч тий. Өөтөг бол арай өөр юм яриа шүү. Тийм мэдээж тий гэртээ хүмүүстэй яаж гэрийнхэнтэй харилцах уу? Гудамжинд найзуудтайгаа яг ажил дээр яг хүмүүстэй ажлынхаа хамт олонтой яаж харилцах уу? Тий. Телевизээр гарч байгаа бол яаж ярих вэ? Энд бүгд л тэр хүний харилцааны чадвар ухамсарыг л асуудал шүү. Би бол нэг юм судалмаар байгаа гэж бодож байгаа юм. Ерөнхийдөө Монгол хүмүүс чинь гадаадын соёлд бол нэлээд автдаг гэж би бодож байгаа. Түүний нэг жишээ бол одоо Монголын одоо хараалын хаан гэдэг үг нэг гэдэг үг байгаа тийм. Тэрийг одоо жишээлбэл ямар орос хүн хизээнээс хойш Монголын одоо нийтийн хэрэглэн түгээмэл болсон бай. Би энэ талаар бол ерөнхийдөө судалгаа хийж бодоод байгаа. Энийг бас өөр монголчууд гэсэн хэлдэм байл шүү дээ тий. Хятадд байгаа монголчууд. Тийм үү? Тий. Амар нэвчсэн байж тээ хойноос зүрх. Бараг цуснд нь байсан гэмээр. Тийм, миний санджаарлаа бүр жоохон бахад хүмүүс пиццаа мэддэг. Тэгээ би нэг пиццаа гэж хэлсэн чинь наа чин болдгоо юм уу гэх энэ нэг загнуулж ирсэн юм аа. Зөв л дөө. Үгүй тэр бол бүр бараг нөгөө Сүхбаатар матрын анхны 7 молод хамт орж ирсэн юм шиг. Та. Хошоо явчаал ирэхэд л байсан гэж байна. Монгол хамгийн анхны Орос хин гэдэг хүн орж ирсэн яг тэр цаг үеэс л энэ үгийг хамт авч орж ирэл тэгэл. Үгүй хамгийн анхны Орос хүн орж ирсэн гэж бүр хэдэн мянган. Гэтэ өөртөө нэг хэлдэггүй шүү дээ. Тийм гэсэн. Өөр хараалууд байдаг би Орос хараалууд бас мэднэ. Яг өөрчлөгдсөн болов. Тухайн үед ер нь яг Оросуудыг орж ирэхэд Монгол ихтэй хараал байгаагүй юм болов. Тэгээ ямар гоо хараалаа авчаач. Тэгэл ер нь дэлхийн яг улс орон болгонд яг хараалын үг бол дандаа л энэ хүний энэ салтаанд байгаа зүйлээ яг улсаар хэлж идэг шүү дээ тий. Ер нь л дээ. Ер нь бол яагаад гэдэг юм бол гэтээ тэр яг энэ логикын сонирн байгаа зү. Тэ гарын эрхийн уруу гэж ингэж харахгүй юм шүү дээ. Заавал нэг тий нэг шийдэг бадаг юм аа заавал хэлдэг байгаа байхгүй. Лүвигийн нэг тийм жок байдаг ш нь Кант гэдэг те нөө тэр үг яагаад юм хараалын үг байгаа. Кант гэдэг чинь уул нэмэгтэй хүний хэрэгтэй чинь гоё зүйл байстэй нэг. Миний бодлоор л тийм яг тийм тэр чинь ингээд харахаар нэг юм өрөөхөө хийсээд нисэж мэсээд солон болон гараад ая маяг шиглээд гэдэг нэртэй ч юм байх хэвээр. Энэ дэр нэг тийм. Гэтэ пистагийн жок байдаг. Писта гэдэг үг чи яг Орос хэлтэй бол угаасаа л одоо эмэгтэй хүний бэлэг эрхтнийг гэсэн үг. Тэнгүүдээ монголоор яг нэг аль гэдэг үг хэлэх юм бол хүмүүс амар дургуусдаг шүү дээ ямар тий арай нэг тийм хүнд арай муухай мэдрэмж төрдөг тий. Яг аль гэдэг чинь нөгөө яг нөгөө үтрээ гэдэг үг шиг тийм албаны үг биш байхгүй нэг тийм албан бус хар үг байхгүй. Гэтэ манай монголчууд яг ийм одоо харах уулга алдах чинь бас нэг ийм цусаараа тэгэлсэн цусаараа цус нь гойжмар хүч хат гэдэг. Тий, яасан хүчээсэн хар хөөр. Тий. Заяан харсан. Дандаа нэг цусночтой тий. Бас нэг тийм ялтчгүй тийм. Монгол туулганд чомаагүй орсоо чамаа монгол хэлний эрдэмтэн гэж хэлсэн юм аа. Хэл судлаач. Тэр нэг амар инээдтэй хэлжээс баг комеди гэж хэлж болно. Манай монголчууд сүүлийн үед яг буруу үг маш их хэрэглэж байна. Одоо ингээ биеийн үнэлэгч яриад байна шүү дээ. Биеийн үнэлэгч гэж хэлхийн оронд сайхан монгол янхан гэж үг байна шүү дээ. Ингэж хэлжсэн ч юм монголчууд. Чи монгол үг юм уу? Би хятад үг гэж боддог шүү дээ. Үгүй юу? Ян. Ер нь бол яг монгол гэж боддог хятад үг бол амар их байгаа. Цонх, ловон, ловон, пүд, тэ, цуу, тэ.
Өөр юу байгаа вэ? Амар олон. Найз. Бууз ч юм бас хятад. Байцаа. Тийм байцаа. Тийм байцаа. Өөр юу бэ? Далаалам гэж. Ер нь зөв Монгол гих дотор байгаа бус бүх юмнаас бусд нь баг хятдаг байх гэдэг. Гэхдээ монголчууд цонх гэдэг үг чинь хятдаг гэж байгаа байхгүй. Монголчууд цонх гэдэг ойлголт байхгүй, тоон гэдэг ойлголт л байсан тий. Тэнгүүд яг ийм хан дээр яг нэвт харагддаг хан гэж байхгүй. Тэнгүүд чуан хуу гэдэг хятад үгийг монголчууд цонх гэд монголжуулаад аавж үлдсэн. Ядаж жуулсан юм аа да тий. Ер нь яг гадаад хэлд бол монгол үг байгаа. Тэрний үгийг гэвэл амбан сайд. Энд чинь монгол үгнээс гаралтай. далаалам. Тэнгүүд нэг англичууд чинь англиар баярлдаг шээтэй. Hooray! Тийм ураа. Аха. Уухай, ураа. Тий. Бас өөр нэг үг гэвэл юу Могул гэд. Ураа биш, хурааш. Далаалам чинь Далаалам чинь монгол үг. Далаалам монгол. тий. Тэр нэрээ мэддэг үстэй монгол үг. Далаа гэдэг чинь монгол үг үү? Монгол үг. Тийм, ер нь яг нэг анх үүсэл гарал нь угаасаа яг нэг далаалам гэдэг цол чинь Монголд үүссэн байхгүй. Монголд үсэн. Монгол одоо янз Монгол бүр хааны юугаар. Гэхдээ өрөмжил өгсөн. Далаа. тийм байх. Nice. Далаа гэдэг үгчүүсэл ингээл гараа далаа малаа гэдэг үг. Гэтэ хин бил ямар нэг хэл зүй бас нэг тийм хүн байсан юм байна. Байгаль далаа гэдэг үг чинь Байкул чинь түрк өөр утгатай үг гэж хэлсэн шүү дээ. Байкул хүрсгэлээд чинь турк хэл дээр бол кул гэдэг үг бол нуур гэж байгаа. Байкул, Хөвсгүл турк нэрнүүд бол. Өдрөө. Тий. Тийм үү. Магадгүй. Гэтэ яалтчгүй ингээд энэ манай энэ баруун аймгаар ингээд монголчууд төргүүд ээлжилж амьдарч ирсэн яалтчгүй харагддаг л да. Тэгэл тэр одоо тэр хэрэгсүр энэ төр чинь бол төрөг одоо хүмүүсийн одоо оршуулгын одоо зан үйл шүү дээ. Тэнгүүд төргүүдийн одоо хэрэгсүр байж их жишээтэй. Тэгэл монголчуудын ч юм байж их жишээтэй ингээд ээлжлээл амьдарч ирсэн юм шиг. Тэрэлж рүү явангууд чинь юу Тоникокийн юу хөшөө байгаа. Түргийн одоо хааны. Тий. Түргүүд чинь одоо монголчуудтай цуг хамт амьдарч ирсэн. Тэгэнгүүт нь түрэг хэлд бол юу Монголын ангийн хэл бол Монгол гаралтай байдаг. Тийм малчны одоо мал ахын хэллэгүүд бол голдууд түрэг байдаг. Тэгээ түргүүд чинь бас сонирхолтой. Ягаад гэвэл 13 дугаар 14 дугаар зуунд одоогийн Монголоос өнөөгийн Турк руу нүүдлээд тэнд нэг Бяцхан улс байгуулсан 200 жилийн дараа Константинопол буюу Бизантийн Ромыг 1492 онд эзлээд Истанбул болгоод тэр нөө Мехмед 2 дугаар хааны одоо тэр ярим чинь монголчуудаас гаралтай гэж юу? Монголчуудаас гаралтай гэжгүй ямар ч гэсэн Монголд амьдарч ирсэн түргүүд байсан гэж юу? Түргүүд өнөөгийн Турк руу нүүдлээд тэнд жижигхэн улсаас бүр олон юу багаар эзэлсээр хагаад Бизантийн Ромыг үгүй болгосон. Тэгээ Бизантийн Ромыг эзлэнгүүтээ Оросууд бол Оросын одоо Иван гэдэг хаан чинь бол би бол Москва бол 3 дугаар Ром тэр Ромын Бизантийн Ром болон Оросууд чинь шашин нэгтэй байхгүй да. Ягаад гэвэл баруун Ром чинь одоо яг Италид байгаа тэр Ром чинь тэр чинь католик шашинтай байсан. Бизантийн Ром чинь ортодокс үнэ алдартны шашин. Үнэ алдартны. Үнэн алдартны шашин. Бизантийн грекүүд, орсууд, украинууд шашин нэг. Тэгж хэлсэн. Гэхдээ яг дан ганц төргүүд гэлтгүй угаасаа нөгөө хүннүүчүүд чинь дайрж орж ирэл нэлээд ер нь олон жил дотор говчоор аваад нэлээд суулсан байх л та тийм. Атила гэж хурж ирээ тийм. Алчилта гэж юм шиг сонсгож байна. Амар нэртэй Атила. Тойрс түүхийг лаг мэддэг юм шүү те. Би бол лаг шээ. Түүх бол нэг сайн мэддэггүй. Яг үнэ. Би зүгээр өөрийнхөө сонирхсан юмны түүхийг л яг юм. Тэрнээс би Монголын түүх яг сонирхохын гоё юм яг ингээд юм. Кино минь үзснээс илүү гоё байдаг байхгүй. Түүх яг ингээд болцсон явдал. Тэгээд ямар ч тийм нэг юм одоо энэ ингэж л тараа гол дүр нэмчин гэсэн тийм байхгүй те. Түүх уншиж хахад амар тийм гоё амттай байдаг байхгүй. Тэгээд энэ Game of Thrones руу ч юм уу те энэ лагд college дандаа түүх төр үнэлсэн байдаг болохоор маш их судалгаатай те. Одоо нөгөө Star Wars дээр нөгөө нэг баавгаануудтай гариг үүд штэ. Star Wars-аар гүйцэтгэж байгаа. Тэр чинь бас яг баавгаануудын хэлийг нөгөө Chewbacca юу? Тийм. Биш Chewbacca биш. Жижигхэн баавгаанууд Монгол хэл тэр чинь Монгол хэлнээс одоо сэтгэлж санаа авч
Нэг жижиг нэг амтдаг тийм. Баага гэдэг яг юу гэдэг лээ. Нэг амтан байдаг. Тийм нэг амтан тийм баага шиг те. Яг монголчууд ч тэгж ярьдаг зөө. Тэр яа монгол юмнаас. Уусаа монголоос яг Амидала. Тийм Амидалагийн хувцас байна. Амидала гэж. Амидала. Princess Amidala. Princess Amidala. Star Wars мэдгүй бол мэдгүй. Юун дээр нэг Avengers-ийн юу лээ? Iron Man дээр л нэг монгол хичгээр нөгөө дайсныхын юм дээр гараад. Тийм Iron Man дээр тэгсэн шааж идэв шүү. Мэдвүлээ. Тэр юу гцэн байдаг лээ нэг. Ямар ч байсан нэг юу яа. Монгол хичгээр л хэвчээ. Монгол хичээр ер шааж нь идэв шүү. ингээд Холливуудын кинонууд дээр ингээд хальт тальт Монголын талаар ингээд гарч ирэх гоё юм тий. Саяхан би бас нөгөө Art of Racing in Rain гэд кино үзсэн байхгүй. Та нар үзсэн үү? Нөгөө нэг уралдааны машины жолоочийн нохооны талаар гардаг. За. Хөрх кино үзсэн. Амар сонир сэдв байгаа сте. Уралдааны машины жолоочийн нохооны амьдрал. Тэнгүүд тэр нохооны монологууд дандаа энэ кинон дээр явна. Нохоо бол ерөнхийдөө гол дүр. Нохооны өнцгөөс ярьж байгаа юм шиг. Нохооны ярианууд зүгээр дандаа монолог. Тэнгүүд нохоо нэг өдөр зурагт үзэж байгаад Монголын нохооны амьдралыг харангутлаа. Монголчууд болохоор Монголын нохоо нас бараад дараа төрөлтөө заавал хүн болж төрдөг гэдэг тийм итгэл үнэмшилтэй. Би Монголд нохоо болж төрөх байсан юм байсан. Хэрвээ тэр Монголын нохооны домог үнэн бол би дараа төрөлтөө нохоо хүн болж төрнө гэдэг. Энэ амар гоё кино. Гэсэн чи нөгөө нохоо гэсэн доор нь хадмал. Тийм юм бол Хүн ашигтай. ерөөсөө ямар ч тийм тэр амар гоё кино яг нохоо таартай хүн бол яг нохоог бүр яг л ийм л юм боддог байх та гэж бүр хийсэн юм уу тэгвэл үзье та. Тэр нэг Dog's Purpose гэдэг нэг юм хөнгөн кино байдаг шүү дээ. Тэрийг би зүгээр трейлер үзээд уйлдэн шүү дээ. Яг миний нэг юм амар хайртай 8 жил байсан нохоо ингээд яг айгу битгэрч яг нэг юм салж мод нийлж байгаа ихнэр нөхөр шигтэй яг нэг манай нохоо жоохон зожиг ааш мааштай болж байгаа. Аппа юу шиг мэн те? Юу Аппа энэ хоёр шиг нөгөө юуны аватарын нөгөө хөөгдөд гэж штэ те. Тийм. Нөгөө Аппатайгаа салж явна гэдэг нь хамт байхдаа ингээд ааш авир таархаа болоо те. Манай нохоо нэг хэсэг хөгшрөө жоохон ааш модалсан баг. Тэгэл би ингээд Төв аймаг мамагт очиж нөгөө бяцлаглаа хийх гээд явцдаг. Тэгэл ирч. Тэг чи нэг персиг нохоо байдаг гэсэн. Тэрнтэй тоглож моголж амьдарч байгаа л ирэхээр яг намайг ойртуулахгүй заа ингээд миний үнэрлэлчингүүдээ уурлаад ерөөсөй ойртуулдгоо. Тэгж мэгж байгаад яг нөгөө хөгшрөөд гинт нөгөө хөгшрөөд ерөн шүд мөд муудсан үххийнхээ алдад гинт халдвар төвчин тусаад тэг гинтийн ингээд үхсэн байхгүй. Тэг яг насвар яг тэр үххийнхээ өмнөхөн бүр ингээд амар хөөрхөн ингээд тийм нэг ямар ч тийм нэг юм нөгөө ааш маш нь байхгүй болцоо ингээл бүр ингэ намайг яг үхэж байгаа гэдэг үгүй мэдээл амар хайрлж харцаал. Тэгэл нэг тийм нохоо гэхэттэй бүр амар ухаантай. Тийм амар ухаантай. Тэр ингээ харцсан бүр ингээл те за одоо би ингээ байхгүй. Би бүр ингээд хичээд тараал ирэхээр намайг ингээл айгу баярлж огтож авдаг те. Тэгэл би ч нөө багада сүнс мүнс хардаг амар тийм хүн хүнтэй харьцаж чаддаггүй тийм хүүхдээсэн шүү дээ. Тэнгүүд яг нохоо л надтай жинхэнэ найз ингээ хамт өссөн. Тэнгүүд яг тэр ингээл нас орцсон надад бүр шүү дээ амар хэцүү байдаг. Одоо яг тэгэл нохоотой холбоотой киноны трейлер хараад зуржод мэлэмрэл урсаж байгаа юм чи зүгээр. Чи тэгвэл тэр кино яг өнөөдөр очиж үзэр аим гоё. Юу гэдэг кино? Art of Racing in the Rain. Бороонд уралдах урлаг. Окей. Бороонд Racing in the Rain. Тэнгүүтлээ яг одоо тэр нөгөө үнэр мөнрээ ингээ үнэрлдэг. Үнэрийн илүү хүнээс илүү үнэрлдэг шүү дээ. Тэнгүүтлээ яг ингээд яг үнэрлсэн юм аа ингээд хэлж чадахгүй би ингээд хэлтэй байсан бол хэлхийнсэн. Яг ингээд хүний бие өвдгөр бас нэг сонин төрлийн үнэр ялгаргалт юм байна л та. Тийм. Яг өвдгөөд ч юм ингээд хор тавдар тусгах ч юм уу эсвэл нэг хүнд өвчин тусцсан ингээд яг мэдгүй нэг илэрхэхгүй яг нууц үе юм байдэн шүү дээ. Тэр үеэс эхлээд үнэр гардаг ч. Нөгөө чиний үнэр сүүлийн үед нэг болохоо байлаа тий. Энийг хэлж чаддгүй л хэлхийсэн. Хор тавдрыг бол ер нь нохоо үнэрлэлтэй гэсэн. Яг яасан гэлээ нэг удаа нохоо ингээд тэр юу нэг байсыг л үнэрлээд идэв гэсэн. Тэгээ тэрнээс тэгж мэдсэн гэж. Тийм үү. Тэгээ нохоонуудаас тийм нохоо бас муур яг хүний сэтгэлийг амар ойлгодог. Би ингээд жоох махад аав ээж мэжтэй ингээд загнуулчаал гээд гомдож уйлж мэлэл гэж байгаа. Нохоо ирээл ингээд бүр хажууд аргадаад аргаж байгаа юм шиг бүр ингээд хажууд бүр ингээд шал ингийн үедээ нэг тийм нэг тоглож моглол тэр бүр ингээд зүгээрээ гэсэн шиг бүр ингээд аргадаал. Муур чин тийм ялаа амтан биш үү. Тэгсэн ч гэсэн муур бас яг амар ойлгодог. Үнэхээр бас ингээд юм хэцүү байдалд орсон сууждаг ингээд муур нүдэнд нь дүлмэс цэлгэнцэн. Тэгээ ингээд ширэн дээр хүрээд ирдэ. Тэгэл ингээд муурч нэг тийм ядаргатай их зантай шүү дээ. Яг тийм үе тийм их зан гаргахаа болчдөг. Ирээл ингээл наалдаал нэг тийм. Сайн. Манай монголчууд бас муурыг жоохон гүтгээд байдаг бас болимоор тийм нэг юм. Жоохон муурч нэг жоохон нэг новшин царайтай шүү дээ. Тийм болохоор энэ яг намайг үхээсээ. Царайнаас нь ч болдог. Үхээсээ гэж хитэд иргэдэг мэрэгдэг яадаг ч гэнэ. Тэр домогч л бах таа мэдгүй. Муурыг ер нь айгу муухай амт гэж үздэг. Тэг ялч нөгөө зулцгаа идчихдэг болохоор ялч нөгөө муухай амт гэж боддог. Тийм үү? Идчихдэг юм байлээ яг. Зараа бас идчихдэг юм. Тэр гэхдээ яг амьд амтныг алж идэг үл яг золбож молбцсон те дандаа энэ тийм waste болцсон байгаа юм шүү дээ идчихдэг юм байна. Яг
бодохоор айгүй логикл тэр нэг үхсэн амьтны цогцон дээр чинь өвчин үрж чинь тэнгууд бос цулцаа хамгаалахын тулд одоо тэр үхснийг нь иддэг ч юм уу те. Тийм байх юм байл л да. Тэгэл ер нь амар. Тэр нэг солонгосын нөгөө юу лээ? Man from Nowhere гэдэг амар кино. Солонгосын кинод ер нь амарын тий. Солонгос кино угаасаа гоё шүү. Нэг их кинод нь би солонгос киноны тухай нэг юм хэлчихье. Man from Nowhere гэдэг кино. Тэн дээр яг нөгөө манай гол дүрийн нөгөө тусгай агент залуу яг ингээл амар уцмцаар яриад ингээл машин явчихсан чи зам хайжууд хангай карго гэсэн бичиг өчөйдөг шээс. Би та солонгос киноны тухай нэг юм яриа. Солонгос улс чинь 1960 оноос 92 оны хүртэл ерөнхийдөө солонгосын хоёрхан кино л Канны олон улсын уралдаанд оролцож исэн. Тэгээ 92 оноос ахуулаад жил болгон дор хаяж солонгосын 4 кино оролцдог болсон. Тэгээ 2012 онд солонгосын Old Boy гэдэг кино Канны хамгийн том шагналыг хүртэж байсан. Тэр нь бас юутай холбоотой гэвэл солонгосчин яг өөрсдийнхөө дэлхийг бол соёлоороо эзлэн гэсэн бодлоготой. Тэгмүүдээ солонгос улс амар ягаад гэвэл ийм хуул гаргасан байсан. Бүр хуулийн дотроо. Одоо гадаадын кино, солонгосын кино театрт бол юу лээ солонгос кинонууд жилийн 200 хоногт заавалчгүй тоглох ёстой. Хэрвээ солонгос киног тоглохгүй юм бол тэгвэл юу тэр киног гаргах кино театруудын эрхийг нь үйл ажиллагааны эрхийг нь хасна. Дээрс нэмээд Япон киног солонгосын телевиз одоо кино театрт хориглосон байсан. Зөвхөн олон улсын фестивальд шагнагдсан Япон кинонуудыг тоглуулж болно гэсэн тийм заалттай байсан. Өөрсдийнхөө яг кино урлагаа хөгжүүлэхийн төлөө бол нэлээд ажилласан. Хуулиар нь шахар гэсэн юм шүү дээ. Японыг хориглосон зүгээр дургуйцлаасаа болж байгаа юм эсвэл Японы кинод өглөө хүчтэй нөлөөлөлөөс болоод юм уу? Аль нь. Ер нь Япон солонгосчууд ч хоорондоо Франц кино бас тийм байдаг шүү дээ. Франц ч гэсэн Францын телевизээр гадаадын кино гаргах хоройтой. Өө одоо энэ зургатаар бахан турк кинод гараад. Тэгээ солонгос дээрс мэд солонгосууд яасан бэ гэвэл ерөнхийдөө одоо бол солонгосын кино салбарыг 60%-ийг нь бол 60-аас 70%-ийг нь солонгос кинонууд эзэлдэг. Солонгосын кино урлаг бол 20-30 жил хөгжүүлсээр хагаад улсынхаа бодлогоор хөгжүүлсээр байгаад асар хүчтэй болсон. Азийн хамгийн шилдэг кино салбартай. Дээрс мэд солонгосчууд чинь солонгосын урлагийн яам гэж байдаг. Тэр урлагийн яам нь жил болгон 1 тэрбум долларын төсөвтэй. Тэр төсвөөрөө бол төр нь гаргадаг. Төр нь хувийн хвшилтэй хамтраад одоо за кино олон ангид кино хөгжим, тоглоом, ер нь урлагийн салбарт бол entertainment салбарт бол байнга жил болгон хөрөнгө оруулалт маш их хэмжээгээр хийдэг. Аюултай юм бэ. Уусаа солонгос кино л угаасаа нэг тийм одоо нэг юм форматд болчихсон шүү дээ амар гоё. Тэ яг нэг ямар солонгос киног үзсэн солонгос кино л гэж харагддаг тий. Солонгос хүн байгаа. Ер нь яг солонгос кинод гэхдээ яг нэг тийм баслалтгүй бас амар биш. Тэгээс яг инэдмийн кинонууд нь баг энэ Холливуудын инэдмийн кинонуудаас бүр татаад ч ягаад тийм Азийн бас нэг ахуй байгаа ч юм нэг ойрхон санагдаж. Яг Америк жоок бол нэг ордгоо шүү дээ тий. Зарим нэг тэнгууд ихс яг юм Азийн яг юу болгороос яг нэг ойрхон санагдав. Мангар инэд. Би сүүлд нэг юм мөрөдө тоглодог хүмүүсийн талаар нэрийг марцчихжээ. Бүр амар нэттэй кинодыг би бүр шүн 2 цагт нөгөө битэр хүүхдээ онтолж. Линк нэ. Бага. Явуулж гараа. Нэрийг нөгнөө за санахаараа. Тэгээд шүн 2 цагт хүүхдээ унтцсан байхад би баг ингээд амьсгал ингээд авч чадахгүйгээр инээдэг штеп бүр ингээд. Бүр тийж бүр инээгээ чимээ гарахгүй бүр минут 2 минут гараа инээсэн бүр тэр үнэхээр гоё киносэн. Тэгээд ер нь бол кино угаасаа яг урлагийн дотроос хамгийн хаан урлаг бол кино шүү дээ тий. Кино бол Леннийсэн. Леннийс үг юм уу? Оо тийм. Гэтэ ер нь бол яаж ч үтсэн кино бол бүх урлагийг өөртөө багтаасан бохоггүй тий. Тэр чинь бол юу вэ гэвэл хүн чинь юмыг одоо нүдэрээ харангуудаа тэгээд хамгийн таашлаад том зах зээл бас урлаг дотор хамгийн зарагддаг. Энэ коммершил урлаг гэдэг одоо том үнийг нөө байна тий. Гэхдээ юу 90-ад оны үед чинь солонгосын ерөнхийлөгч гайхсан. Америкчууд Холливуд Jurassic Park гаргангуудаа 2 сая Hyundai машины борлуулалттай дүүцэх орлого олж байгаа чи бид нар яагаад энэ том зах зээл рүү орохгүй байгаа юм бэ? Бас амар байгаа зү. Тийм байна. Нэг кино гаргангуудаа 2 сая машин зарах хэмжээний мөнгө олж байгаа. Борлуулалттай байсан юм тий. Тийш угаасаа энэ бол амар том зах зээл шүү дээ тий. Манай монголчууд ч гэсэн амар кино хийж ийн. Тэгээ одоо сурж ийн.
кино хийж сурах гал юм. Ер нь бол тэгээс Монгол кинонууд маань бас зарим нэг фестивалуудад оролцоод бас Тэгээ амар хурдтай хөгжиж байгаа. Би бас нэг юм хэлмээр байна. Баскагийн бас зохион байгуулахад оролцож исэн тэр Хямар гэдэг киног үзээд би бол надад маш таалагдсан. Тэр бол үнэхээр гайхалтай кино. Хямар. Монгол кино. Хямар гэдэг. Хямар. Үзээрэй. Одоо тэгтээ бол ерөнхийдөө бол кино театрт байхгүй. Видео он demand вод байхгүй. Ерөнхийдөө бол үзэхэд бол хэцүү. Одоо ерөнхийдөө бол кино театраас бууцсан. Нэгмэтлээ дараагийнхаа алхам нь болохоор фестивалууд руу хөсгөлж байгаа. Тэгэхээр энэ кино нөгөө яг нийтэд пад ингэ сул тавигдаад нэг зарагддаг шүү дээ. Тих болоогүй. Хүй, яаж болох юм бэ штэ. Продюсертэй ярангуудаа би бас Пошин кино фестивалд оролцуулах дээр яаж болох юм штэ. Сая Германы Олденбургийн фестивалаас Spirit of Cinema гэдэг award-ыг авсан. Вау. Тэгэнгүүтлээ Сан-Диегогийн Америкийн Сан-Диегогийн кино фестивалаас Best Cinema ч л. Ямар ч best юуг нь авсан. Тэгээд бас одоо Оскарт өгсөн байгаа. Тэгтээ Оскарт скрин хийгдэггүй шийдэгдэг байгаа. Энэ жил нөгөө Паразиттай бас өрсөлдөн. Энэ жил гарсан тий амар кинонууд өрсөлдөн. Тэгэхээр бас магадлалтай тэгтээ. Тий Монголоос орж ирсэн Монголын морины тухай кино бас дэлхийд сонирхолтой байх учраас бас Оскар сонгож магадгүй. Тий Хямар бол үнэхээр мундаг кино. Би тэр киног үзээд бараг ойлгох шахсан. Тий энэ тэгтээ хамгийн гол нь Монголд одоо кино бүтгэд нэг хагас жилийн дотор ч юм уу жилийн дотор ингээд кино хийчдэг тийм юм тогтолцоо ингээд үүсчихэд байгаа байхгүй. Тэгэл яг коммерчл кинонууд л та. Тэнгүүд энэ кинон дээр Эрдэнэ Билэг Эби ах маань нилээн хугацтай үтсэн тий 3 жил энэ 4 жил баг орчим энэ кино хийсэн. Зураг авалт нь 2 жил дамж одоо үргэлжилсэн. Тий. Тэгэхээр тэгээ энэ киноны гол дүр маань хүн биш үү морь байсан. Тэгээ морийг тоглуулсан гэдэг нь бас ингээд Монголд анхдагч. Тэгээд киног бас Америкийн зүгээс бас дэмжиж Америкийн кино компаниуд бас тусалцаа үзүүлж хамтарч ажилласан. Морин бас ярих юм уу? Кино шагнал болсон чи and the winner for the main act is horse. Мор. Тэг болно шүү дээ. Тэгээд ер нь хамгийн морин гарч ирсэн шагнал аваад кинонд ажилласан маань ийм кино байсан. Тэгэхээр би бас өөрийгөө азтай гэж боддог тий. Өчнөө л Монголд кино гарч ийн. Гэхдээ яг миний хамгийн амьдралдаа анх удаага ажиллаж байсан кино маань энэ байсан. Тэгээд энэ киноос би маш их туршлага хөрвүүлсэн. Киноны талаар ойлголттой болсон. Тэгээд бас өөрөө кино хийх мөрөөдөлт болсон. Тэр чи тэнд нь одоо саунд дээр нэ гэсэн үг шүү дээ. Тийм. Гэхдээ би болоо миний ажилласан юу болохоор дууны одоо туслах найруулагч, дууны инженер гэх юм уу. Би болохоор одоо ам барилтад ADR гэж ярьдаг тий. Яг үнэхээр оригинал дууг нь ашиглах боломжгүй микрофон руу салхи зөгцсөн ч юм уу, эсвэл микрофон тасарсан ч юм уу. Үнэхээр тухайн үед жүжиглэлт муутай, текстээ сайн гаргаж өгөөгүй ч юм уу. Тийм тохиолдлууд байх юм бол яг тэр дүрсээ харж агаад яг амных нь хайрцгаар амьсгаатай нь хөдөлгөөнтэй хамт ам барьж студид бичдэг. Яг энийг би хийсэн. Тэгээд морины шуумнуудыг бичиж морины одоо морь ингээд тавьчихлаа гэхэд яг микрофоноор машинаар дагаж тавьхад яг тэр морины дууг авч чадахгүй учраас морины дууг дахин бичээд яг тэр дүрстэнд наалдуулж ингэж тэ янзгаах ч юм уу өвс идэж байгаа чимээ тавьж байгаа чимээнүүдийг дахин бичээд тэгээд дүрстэн дээр нь тавих фойли гэх мэт ажлууд дээр би ажиллаад яг эхнээсээ дуустал кино маань 2 цаг байсан. Энэ 2 цагийн аудиог ингээд бүрэн яг ингээд 100% байна гэсэн юм аа дахиад Америк руу өгсөн. Америк энэ дээр дахиж нэмж ажилласан. Тэгэл яг энэ дуу яг хэцэн байдлаар гарч ирсэн. Би нэвтрүүлэг үзсэн. Саунд инженерүүд ингээл нөгөө киноны дуу хийх чинь амар хэцүү юм шүү дээ. Боо мод сэнгэлж мэнгэлж байгаа бүр жирийн шааж бүх юм бүгдийг ингээл студ дотор хийдэм байл шүү дээ. Ерөнхийдөө бол одоо киноны зохиолд ингээд хэрэг болж байгаа хэрэгслүүд шүү дээ. Одоо ингээд скрин одоо энэ план дээр гарч байгаа юмнууд. Тэнгүүд яг зохиолд одоо нэг хилэмж өгөх гээд байгаа юм бол заавал тэрний дуу байх хэрэгтэй тий. Одоо ширээн дээр түлхүүрийн хосроо ингээд тавьж байгаа ингээд трак гэдэг дуурж байгаа чимээ бол заавал байх хэрэгтэй. Одоо скан руу дуусангууд тий. Тэгээ хамгийн гол нь тэр цаана одоо нэг өрөө байлаа гэж бодоход цонх байлаа гэж бодоход нэг өрөө байлаад цонх байлаа гэж бодоход одоо тэр нэг давхраас орилж байгаа хүний дуу бас сонсогдох ёстой ч юм эсвэл ч юм уу тэр бол яг тэр зохиолоос л хамаарч байгаа байхгүй. Найруулагч одоо байх ёстой байхгүй гэдгийг шийднэ.
Тэр ер нь яг киноны ингээд дууг ингээд яг ингээд задлаад үзэх юм бол бүр ингээд амар гоё ертөнц бараг төрснөөсөө гоё. Тэгэд энэ Foley artist гэж бас байдаг. Энэ одоо сэлмэн байлдааны дууг яг сэлмэн байлдааныг яг ингээд камераар бичсэн дууг ямар ч ашиглах боломжгүй байдаг байхгүй. Ямар ч дуу гардаг байхгүй. Ерөнхийдөө бол тэд нар бол хуурамч сэлмээр байлдаж байгаа таснаас ч дуу байхгүй. Тийм шүү дээ. Тэ. Тэгэхээр энийг яг дүрсээ харж байгаад микрофоныхаа урд ингээд юм хоёр юм төмөр заазуураар ч юм уу таснаас илгээд ингээд бичих. Энэ бол Foley artist гэж хэлэгддэг. Энэ Foley бол маш сонирхолтой юм шиг. Би бас энийг сонирхож Чи ширлцсэн байсан тэрийг. Би бас Бумбарда гэдэг хүүхэлдэйн кино. Тийм. Motion comic. Тэрний яг дараа нь яг анимашнаар гарсан байхгүй. Тэгтээ одоо яг олон нийтэд цацдаг байгаа. YouTube дээр байл шүү дээ. Тэрийг цацчихжоо. Тэрний би бас Foley-г яг 10 минутын богино хэмжээний Тэр бүр амар гоё анимашн шүү дээ. Тийм үү би үзнэ. Тийм нөө манад одоо хоёр Бумбардагийн нэг продюсер зохиолч одоо хоёр нь орсон л доо. Тэгээд тэр хоёрын мөрөөр судалж үзсэн. Тэгсэн чи яг тэр зүгээр нэг ихний цувралаа зүгээр ингээ Google-тэй болгоцсон. Тэгээ тэрийг үзэхэд бол зүгээр яг ингээл уйлмар санагдаж байгаа юм. Би яг үйлсээ хэсгээ мэдэхгүй байна. Хүн нэг хажид шаард ившиг дэвтэр нөлөөс гараад идэг шүү дээ. Чи юунаас үзсэн? Арай их гараад байсан. YouTube дээр зүгээр байж байгаа. Тэр YouTube дээр байгаа зүгээр нэг юм зургаар хийцэн байна уу, нэг юм жоохон бараан дөнгөтэй. Ер нь яг өөрийнх нь зурагтай амар адилхан. Тэгээд тэр яг би бодохдоо энэ зургнуудаа жоохон өөрчлөлт хөдөлгөөн оруулсан юм гэж бодсон. Гэхдээ бас яг нэг тийм халтурны биш. Аюу тийм гоё шууны нисч мэсэж байгаа та тий. Тийм тэр чинь болохоор юу өмнөх хувилбар нь яг тэр ангигаа бүр сайжруулж гаргасан байхгүй. Тэр нь болохоор яг л одоо хүүхэлдэйн кино шиг анимашн. Тэнгүүд одоо тэрэн дээр бол ямар ч саунд байхгүй байгаа. Чиний үтэн дээр болохоор тэр нь одоо миний тэр сүүл шинжилж хийсэн дээр ингээд цасан дээр алхаж байгаа жимэнүүд те ингээд шоу эндээс ийшээ нислээ. Арга нуруунд байгаа арга ингээ эргээ харахад трах гэж дуурлаа гэдэг. Тэр болгоны би яг студийнхаа жижигхэн өрөөнд ингэж хоноод ингээд яаж энэ дуу гаргах вэ гэж яагаад ингэ хийсэн. Тэгэд би хамгийн гол нь нөгөө Бумбардагийн хийлгсэн хүмүүсээс болохгүй байна гэсэн юм footstep-тэй хөлн чимээнээр судлаа гэсэн юм. Тэгээ бэлэн байсан нөгөө одоо BBC Sound Library Hollywood-ийн бас пост нөгөө production зориулсан тийм бэлэн тийм саундын нөгөө юм багцууд. Эндрээс яг бэлэн юм ашиглахаар тэдэнд болохгүйснээр заавал хийх ёстой болсон. Тэгээд би яг ингэж сууж байгаад яаж цасан дээр алхаж байгаа хөлийг хийх вэ гэдгийгсэн чинь манай студийн ханнууд нөгөө шингээлтийн хавтангуудтай байхгүй юу? Порлоно. Тэрэн дээр ингээд хорогоо ингээд тавиад яг мики амар ойртолж аваад ингээд хорогоороо ск гэд ингээд яасан чи яг цасан дээр гიშгэж амж дуурайд. Тэгээ би яг дүрсээ харж байгаад яг хорогоороо тэр мики амар ойрхон сууж байгаа. Тэгээ ск яг ингээд гүнгүүд нь ск гэд тэгээд тэрийг амар олон давхруулж чичээд тэг яг сонссон чи яг цасан дээр дуурж байгаа юм шиг сонсогдоо. Тэгээ би яг нөгөө продюсерт нь үзүүлсэн чинь энэ харин болцсон байна шүү дээ. Тэгээ би энийг энэ порлон дээр хийсэн шүү дээ гэсэн чинь гайхаад цаахгүй. Тэгэл ер нь бол амар сонирхолтой ажил. Яаж энэ чимэг гарах вэ? Энийг дөөрөмлөр. Нөгөө бууц сэнгэлдэн шүү дээ. Ер нь бол камер тэрийг болохоор орлуулдаг юм болохоор нэг чойж гэдэг байхгүй. Чойжны ингээд гэдэг шүү дээ. Тэрийг нэг гараараа барьж хагаад чиг ингээд түлхчих юм бол яг тэр хонгийн мөнгөөр ингээд гараад нисэж байгаа. Тэнгүүл морины давхиж байгааг болохоор ингээд ийм морины туурай олоод ингээд яг ингээд дуурдаг. Тэгэл ер нь бол усан хүрхрээг хүртэл дөөрөмлөр дуурдаг. Гэтэ усны хүрхрээг зүгээр хөвмтэй ус асгахдаггүй. Дотор нь шороо хайлж хагаад асгадаг. Тэгэхээр яг хүрхрээ шиг дуурдаг. Зүгээр цэвэр ус асгаж болдоггүй. Шавар ингээд сонирхолтой шиг дуурдаг. Жохон бахад бас нэг тийм гараад ирсэн ш. Нэг телевизээр нэвтрүүлэг Jurassic Park-ийн одоо нөгөө динозаврын ингээл хамарнаас нос гоожж байгаа хэсгийг ингээд байцаа ингээд ингэж дуурайж хийж мэй. Одоо ингээд зодолж яхад ясмаа сугарна шүү дээ. Тэгэнгүүт ингээд celery байдаг шүү дээ. Ногоо. Celery-г ингэж хугалж муулахаар яг тэр bone crack-ing гар марын юм чинь тэрийг дуурдаг. Ер нь бол sound effect, sound design бас юу хийж болно. Гайхч явдаг юм асууж идэх хөө. Энэ нэг юм ямар ч кинон дэр нэг юм яг ингээд зодооны цонхон могноос унж мунж байгаа дэр нэг тийм давтагддаг нэг саунд эффект авах юм аах гэж орилдог. Тэр одоо яг тэр чинь хамгийн одоо олон зарагдсан саунд эффект байхгүй. Тийм би бүр нэг эмхтэй ваа гэж нэг орилдог. Яг тэр screaming movement л яг тийм нэртэй бүр юм. Тэр ихтэй эрэхтэй. Тэрийг гэхдээ эмхтэй эрэхтэй болгож болно. Тэрийг зүгээр яг ориг дуугийн өөрөө өөрчлөөд pitch-ээр тэнгүү тэр бол яг юм давтагддаг тийм юм байдаг байхгүй. Тэрийг бүр дэлхийд хамгийн их зарагдсан гэдэг би яг нэрийг марччих. Яг манай юун дээр сүйст байхад хичээл дээр орж ирсэн байхгүй. Ах бүр гайхашаад хүмүүс одоо хаашаа үнэхээр унахаараа ингэж дуурдаг болоод ийм дуу дахин оруулаад байт юм уу? Яг тийм давтагддаг юм байдаг. Бас одоо чи аимшиг кинонд дуун дээр нь ажиллаад бас сонирхолтой бах тий. Гол юм нь аимшиг кинонд дуу байдаг. Аимшиг киноны яг дуу нь болохоор ер нь бол ингээд нэг хэсэг нэг юм 10 секунд ч юм уу. Маш чимээг бол.
Тэгээд тэр чимээгүй орчиндоо тасгасныхаа дараа тас гэдэг ингээд нэг юм дуурж тэрийгээр хүнийг айлгадаг тий. Тэг нэг 10 секунд эсвэл ингээд нэг юм яг юм чимээгүй болсон юм цаанаа нэг юм хөгжмөр гэсэн нэг тийм суур ингээд ивсэд тэр нь маш удаан хугацаанд нэг үргэлжлэхээр тэрэндээ хүн ингээд ороод тасчдаг. Тэнгүүд яг тэрнээс нь гид пат гэд гаргахаар хүн амарч үздэг байхгүй. Амар юм нэг 10 секунд чивчмэгүй байсан хаалга. Тэгээ бас нэг юм нэг тийм теншн одод нэг тийм нэг теншн гэдэг чинь юу монголоор үгдвэл fuck no тийм. Дуулан төгшүүртэй хэсгийг ингээд баг багаар ингээд build up хийдэг штэ тий. Баг багаар ингээд нэмдэг гэдэг нэг гинт юм гарч ирэн эсвэл гарч ирэхгүй онгоолгод юм хаваас нь тий. Заримдаа кросс ч моростол тий. Ялгчихсан айлгахгүй. Яа сонирхолтой бах тий юм шиг. Энэ бол кино амар сонирхолтой. Би амар кино сонирхдаг. Гэтэ би одоо ингээд сүүлийн үед юм commercial кино үзэх болж байгаа. Бүр илүү их арт кинонууд руу орж эхэлж байна. Харин тийм одоо хольж үздэгээс одоо бол яг дан арт руу одоо тэгэхээр ингээд яг кино үзэхээр ингээд одоо ялангуяа монгол кинонууд бол үнэхээр шүүмжлэхэд үнэхээр кино театраас гараад маргааш нь би өчтөр үзсэн кино марчиж байгаа байхгүй ямар ч хүнд үлдэх юм байхгүй ямар ч хүний ингээд сэтгэлд хүрэх юм байхгүй зүгээр л нэг цаг 30 минутын хугацаанд нэг үйл явдал гараад дуусч байгаа тэгээд яг төгсгөл нь нэг тийм заавал нэг хүн ойлгох гэдэг нэг юм юу болоо хошин шог яг юм байна. Нэг юм кино гэхээсээ илүү тийм entertainment клип маркетинг доо тий мьюзик видео болчиход байгаа байхгүй. Харин одоо ер нь Холливуудын кино ч гэсэн яг тийм уран сайхны шинжүүд нь маш бага болсон тий. Одоо солонгос кинод л амар уран сайхны байгаад байгаа байхгүй. Одоо ингээд ер нь хүний сэтгэл ингээд үлдсэн кино гэл тэнгууд одоо миний юунд 12 Angry Man тий. Үнэхээр тэр киног үзээд би одоо хүртэл тэрийг ингээд боддог тий хүнийг шууд дүгнж болохгүй юм байна гэдэг юм тэр хүн тэр кино ойлгуулсан. Stanford Prison Experiment гэдэг тэр киног үзчихсэн нь Stanford. Ер нь бол яг нэг бодит явдлын мэднэ. Тий. Тэр киног үзээд би ингээд амар юм ойлгож чинь тий. Ингээд хүн надад ингээд бас мэдлэг болоо дээрээс нь ингээд бас юм намайг тодорхой хэмжээнд хүмүүжүүлж байгаа байхгүй. Эдрийг л кино гэдэг. Тэрнээс түүнийг юм клип шиг entertainment-ыг бол кино гэж би бол дүнхгүй байхгүй. Яг нөө жанр нь л юм да. Тэд нар болохоор энэ epic төрлийн тий action epic юм уу энэ ч юм. Тэгээд ер нь бол амар гоё кинод байд штэ. Тэгэд би бас Гаспар Ноэ гээд найруулагчийн кинонд амар дуртай. Шинэтлэрийн бүртгэлийг үзсэн үү? Шинэтлэрийн бүртгэлийг би үзээгүй. Гэхдээ ямар кино гэдэг нь бол мэднэ. Энэ кино бас амар удаан кино. Тий. Тэнгүүт ингээд дэлхийн түүхэнд хамгийн удаан кино бол бараг сар гараа үргэлжилдэг кино байгаа. Удаан гэт биш юм уу? Cure for Insomnia ч үлээ тийм нэр шүү дээ. Гэхдээ тэг кино болохоор арт кино тэнгүүт л ингээд ерөөсөө нэг нөхөр гарч ирээ шүлэг уншаал гэдэг. Тийм. Мангар удаан кино байхгүй. Гэтэ тэр бол кино. Тэгэхээр олон ангит кинонуудаа нийлүүлээд яаж байна. Кино бишэрсэн үргэлжлэсээр байгаа. Нэг ангитай кино. Цувралаас зүгээр. Поши нэг зураач байт юм аа. Нэг абсурд зурдаг. Бекшинский. Збигнев Бекшинский. Аха. Би тэрний сүүл тэр киног үзсэн. Тийм. Тэрний киног үзсэн. Тэр болохоор нөгөө Last Family гэдэг нэртэй кино. Фош кино. Тэнгүүтээ тэр нөгөө зураачийн амьдралыг харуулдаг. Тэрний сэтгэл мэдрэлийн өвчнөд галзуу хүүхэд гардаг. Яг тэр гэр бүлийг тэр нөгөө социализмын үеийн фош гэр бүлийн амьдрал. Тэнгүүтлээ тэр хүний тэр зураг. Би яг тэр киног үзчихэд энэ ямар зураач байсан бэ? Яг зургийг нь үзсэн чинь яг тэр кинон дээр гардаг зургууд үнэхээр гаж зураг. Амар гаж үнэхээр сүрх. Миний бүр үс босч ш та. Тэр зураг бол үнэхээр супер зураг зурдаг хүн байсан. Тэгээ тэр киног бас үзээрэй Last Family. Тэр Збигнев Бекшинский бол үнэхээр тэр зургийг харангууд нь тэр хүн юу бодд юм бэ? Юу тархинд нь юу байгаа юм бэ? Тэнгүүтлээ тэр хүн галзуу хүүхэдтэй гэхдээ амар супер галзуу хүүхэд зөө англи хэлтэй социализм үед. Тэгээд мөнгө аавнаас амар мөнгө өгдөг юм шиг. Ерөөсө бүх шинэ гарсан рекордуудыг авдаг, пянзуудыг авдаг. Тэгээд дискотек хөтэлдэг. Тэ бар клубүүд ингээд хүн амиа хүмүүс гайхдаг. Тэгэнгүүтлээ шууд дээр үед нь штэ. Англи хэлтэй яг позишнд хүн байгаагүй юм шиг. Тэгээд яг дээр үед нь кино театрт Джеймс Бонд 007-г үзүүлж байгаа байхгүй. Тэгэнгүүт шууд амьдэр дуу оруулдаг заа. Пошин кино театр тэр орж ирээл. За одоо кино маань эхлэлээ. Манай өнөөдрийн орчуулагч бол хэн байгаа гэж янгут манай хүн баахан хүмүүсийн өмнө алгадах шиг орж ирэнгүүтлээ. Заалны голд микрофоны урд сунгуутлаа кино нөгөө хүмүүс нь тойроод үтж байгаа. Манай хүн шууд ярингуутал нь пошоор дуу оруулдаг. Амьдаар сонсчоо текст хүүгэрөө. Сонсоод шууд дуу оруулдаг. Тэгж кино үздэг гэсэн гээд бодолтой социализм үед гоё шүү. Тэр бол яг real. Тэгээ энэ тэр зураачийн амьдрал бол маш хэцүү. Ягаад гэвэл хүн амиа орлоод хүн амиа өөрийг нь болоод юу нөгөө хүн алдчихсан шүү. Гэртэн дайрамдад хүн гоё юмнуудыг яриад байгаа юм шиг киноных нь. Тийм. Гэхдээ энэ киног нэр үзээрэй. Яг арт кино сонирхдаг ч юм уу эсвэл сонирхож эхэлж байгаа ч юм уу хүмүүс байх юм бол бас
надад гой листүүд байгаа. Тэгээд бас Хөөе холбогдоор. Баскагийн жагсаалт гэж влог хийгээж одоо жишээлбэл өөрийнхөө үзсэн кинонуудыг ааж дүгнэл юм гэдэг тийм юм ийгэж Сонсоо. тэгээ сая Oldboy-ыг үзчихсэн бүгд. би үзчихсэн бол. Oldboy бол бас амар навшин кино. Үнэхээр бити үзэрэй л гэж хэлээ энэ киног бас. Бити үзээрэй. Муухай сэтгэл төрн энэ кино үзсний дараа. Йоо. Тэгээ яг энтэй бас нэг төстэй кино болохоор Serbian film гэх кино байгаа. Serb film гэдэг юм шүү дээ. Энэ киног бол хизээч битгий үзэрэй гэж хэлээ. Хамгийн муухай кино энэ бол миний үзчихсэн. Тэгэхээр нэ сайн кино гэдэг. Энэ бол тийм юм маш гаж тэгээ маш тийм underground үнэхээр шижгэн кино. Би ер нь бол underground indie кино маш их үздэг яг оюутан байх үедээ. Одоо яг мейнстримээс шал орсон ерөөсө баг төсөөр хийжсэн сонин кинонууд тэр бол үзэх бол үнэхээр сонирхолтой амттай байдаг. Тийм тий. Яг ингээд ийм commercial киноны яг үйл явдал шиг биш ирнэ зүгээр л маш жижигхэн юмыг барьж аваад тэргээр ингээд кино гэдэг бол. Тэгээ бас нэг Викториягийн кино байгаа. Энэ кино болохоор эхнээсээ дуустал ямар ч камерын тасалтгүй бичсэн ямар ч монтаж хийгдэг. Йоо ёрын 2 цаг хугацаанд үргэлжилдэг нэг шөнийн амьдрал гарна. Гэхдээ нэг шөнийн амьдрал гарахтаа энэ бол маш сонирхолтой үйл явдал гардаг. Энэ киног үзэх юм бол бас чамд амар гоё амар кайфтай энийг үзсэн дараа ингээд тэгэд нэг сцен бүхэлдээ нэг кадр л гэсэн юм шүү. Ерөөсөө нэг камераар л бичсэн. Эхнээс нь дуустал камерын дагсан. Ямар ч кат байхгүй, ямар ч монтаж хийгдэг. Тэгэхээр энэ орчнууд бол нэг л газар л байгаа юм шүү дээ. Ерөөсөө камерын дагаад машинд нь дагаад суугаад буугаад дагаж буугаад яг л тэгж явсан. Тийм. Тэгэд энийг баг 3-4 удаагийн зураг авалтаар хийсэн гэж байгаа юм. Тэр бас сайн бэлдсэн. 2 цагийн жүжигийг яг бэлэн тайзан дээр биш яг хот дотор ингэж тавьчих годомжинд тавьж байгаа. Нэгдүгээр тэр чинь жүжигчдийн маш их ур чадвартай. Хоёрдугаар тэр зураглагч нар одоо саунд инженерүүдийн бас амар бас давхар тоглолт гэж байгаа. Гэхдээ яг киноны дууг бол заавал бичих шаардлагагүй. Камер нэг дүрсээ бичсэн бол дараа нь тэр киноны дууг бол яаж янзлаад бичигдээгүй юмудыг яаж нөхөөд оруулах боломжтой. Вау. Тэгээд миний санал болгох кино бол энэ Виктория хамгийн ихэнд байна. Oldboy Serbian film 2-ыг бол бити үзээрэй гэж санал болгоё. Тэгээд өөр чинь нэг казак кино байт юм аа. Harmony Lesson гэдэг. Энийг бас үзээрэй. Энэ бас амар гоё кино. Чи хадаг гэж тэр нэг юм хадаг үзчихсэн. Тэрийг ойлгосноо чи? Үзсэн. Гэхдээ Монголын миний яг үзчихсэн хамгийн гоё кино бол Нохон орон гэж кино байгаа Түр мандахын. Тэр болохоор бас юм нохооны бас амьдрал. Нохооны амьдралыг яг Монголын нийгэмтэй холбож гаргав. Хэд оны кино юм? 92 байна уу 91 ч байна уу да оныхоо. Тэр кино YouTube дээр байгаа юу? YouTube дээр байхгүй миний компьютер дээр байгаа. Өө за. Хуудас авч болно. Тэнгүүд энэ дээр болохоор нөгөө хүмүүс нэг хөдөөнөөс хот руу орж ирсэн шүү дээ яг нэг үе. Амар их яг нүүл тэгэхэд хүмүүс хот руу орохдоо нохоогоо хөдөөнөө хаяад орж ирсэн. Тэнгүүд нохоонууд зам дагаж явсаар хагаад хотод орж ирээд нэг хэсэг амар хот золбинд хот болсон доо. Тийм. Буудаж алдаг хүмүүс байдаг байсан. Яг тэр үеийг харуулсан бас амар сонирхолтой кино Монголын. Тэнгүүд тэнийхтэй Мексикод туссан байдаг хаа хамт туслан цаашаа зүгээр хамтарч ажилласан энэ кинонд. Тэгээд гарсан сүх постбанк шүлгэж авах хүн голоор нь бас нэг центр гардаг шүлэг уншаад надад аим өөхөх 1 2 3 4 шалтгаан байна гэдэг тэр шүлэг уншдаг. Тэгээ энэ кино үзсэн бол мангар сонирхолтой асар басрын түүхийн талаар гарна. Тэгэнгүүтлээ нар хэрцсэн шүү дээ. Яг тэр жил нэг хэдэн онтлоо нэг амар том нар хэрэлт туссан шүү дээ. 6 7 он тохоо. Үгүй 90 хэдэн он. Бүр тэр өмнөх. Тэр нар хэрэлтийн талаар бас гарна. Тэр нар хэртэлт яг энэ кинон дээр яг оргиороо гардаг. Бас яг нар хэрэлт энэ киноны бас нэг үзэгдэл болсон. Сонирхолтой кино. Тэгээд ер нь бол заавал Америк, Франц те Герман гэхгүйгээр ер нь л энэ жижиг улсуудын хийсэн кинонууд бас амар сонирхолтой. Амар хүнд сэдвүүдийг ч юм харуулж чадсан байна. Тэр нэг юм эскимочуудын нэг амьдралыг харуулсан кинод шүү дээ. Тийм. Тэр чи юу гэдэг нэртэй вэ? Нэрийг мартчих. Яг нэг 2 илүү 3 ангитч илүү цасаар нөгөө гэрээ хийгээл эскимочууд. Майхан дотроо байжсэн чинь гаднаас нь нэрээ. Гэхдээ яг лайв яг тэр хүний амьдралаар хийсэн кино шүү дээ. Тийм үү. Тийм. Тэр гэхдээ бүр л амар он. Тэр бүр нэг нүцгэн ингэж цасан дээр бараг хичнээн удаан билээ цухтаадаг шүү дээ. Тэгээд Gods Must Be Crazy гэж нэг кино дээ. Тэр супер кино. Тэр бас амар хөөрхөн юм. Гэхдээ тэр бол арт кино биш байх л та. Тэнгүүд бас нэг ямар кино лээ. Сайн яг хэлж байгаа мартчихлаа. Самсара Барака гэдэг кино байна. Самсара бас гоё. Ashes and Snow гэдэг кино байна. Тийм. Тэгээд арт кинонуудын талаар ирүүл юм байна шүү. Тийм. Ер нь бол гэхдээ чөлөөт гарвал кино үзэх. Кино үзэл миний хувьд хамгийн гоё хобби.
Тийм үү. Би болохоор яг сүүлд Викинг гэдэг цувралыг би үзчихсэн өмнө нэлээ оюутан багт үзчихсэн. Тэгээ би өчигдөрөө дахиж үзэж байгаа байхгүй. Тэгээ бүр ингээд яг тэр сценийг нь үзэх. Би нэг бомбартай хоёр ах орсноос хойш комик жоохон дуртай болоод. Тэгээ яг өөрөө яг зураач гэж бодохгүй. Ерөн зүгээр л зохиолын ингээ гаргаал яваад байгаа байхгүй. Зохиол нь болохоор яагаад ч юм нэг юм гэртээ харьж чадахгүй болсон нэг тийм хүүхэд ингээд Монголын одоо манжийн дарлалын үеийн Монголын одоо юу ярих юм. Тэгэхээр түүхгүй үйлэхгүй тулд одоо тийм нэг жоохон нэрүүдийн өөрчлөлт шүү дээ. Манж гэдэг улсыг одоо тийм арай өөр нэрээр нэрлэж юм уу тийм байдлаар ингээд явна. Тэнгүүд нөгөө нэг тийм те данзар авжаагийн домогтой ч юм уу те шатарчин хүүгийн үлгэр гээл те тиймэрхүү ингээд тийм Монгол ардын ингээд юмнуудтай таардаг ч юм уу те. Тэгээд нэг юм ноёдууд ингээд хүний их нэрийг булаадаг тийм үзэгдэл амир их байсан шүү дээ те. Тэнгүүд одоо яг тэр нэг тийм хүнд одоо тэрэнд нэгэ туслах гэдэг нөхөрт нь одоо тэг ихнэрээ буцааж авахт нь туслаад хамт одоо цогтож мохтаад явж байгаа тиймэрхүү сценыг хийж бодож байгаа. Тэгээд одоо ингээд ийм одоо би төсөөллийн ингээд юм хот байгуулах гэдэг байгаа хаа одоо тий ингээд заахан Монгол гэр мэр үж болно. Тэнгүүд одоо Улаанбаатар одоо тухайн хүрээ одоо өргөөч гэдэг юм уу тий нэртэй байсан. Тэнгүүд яг гадаад хүмүүс мэдгүй тухайн үед уурга амдрыг амир бичсээд байгаа. Тэнгүүд одоо яг өргөө гэдгийг одоо уурга гэд нэр уурга хот гэд нэрлэгддэг ч юм уу тий. Тэгээд яг тэр нэг юм хотыг зурж морохоор одоо энэ Netflix-ийн нөгөө нэг Love Dead Robots-ийн нөгөө нэг Good Hunting Fox гэдгийг үзчихсэн үү? Тийм, Good Hunting Fox гэдэг нэг үзээгүй. Love Dead Robots-ийн тэр одоо юу гэдэг вэ? Нэг юм үнгэн одоо шулам хятад чинь үлгэртэн тийм үнгэн шуламнууд хоёр хэвдэг шүү дээ. Тэгээ үнгэн шулам агандаг залуу байж байгаад хүүтэй. Тэгээ хүүн нөгөө хамт ингээ агнж магндаг байсан. Тэгээд нэг үнгэн шулам аав нь үхсэн. Тэгээ одоо тухайд ингээд Хонконгийг харуулж байгаа байхгүй юу. Тэгээд гэхдээ яг арай тийм зохиомлтой ингээд механик нь ингээд амьдтыг хөгжүүлж мөгжүүлдэг. Тэгээ аав нь өгцөн тэгээ тэр үнэн шулмыг бас аав нь алаа хийцэн. Тэгээд тэр үнэн шулмынхаа гавар охинтой ингээд хойлоо ингээд найзлаад хамт тижээж мичээгээд бишээ хамт нөгөө хоолж молоод амьдэрсэн. Тэгээ өөрөө ингээд хот руу явчихдаг байхгүй сурах гад. Тэгсэн чинь нөгөө охин нь ингээд би амар спойл та шаачлаа шүү. Яг яг тэгээ за ер нь энэс цаашаа спойл шүү тэгэхээр жоохон гүйлгэж байгаа шүү. Тэгээд айгу гоё. Тэрний нөгөө хот мотыг харахаар амар тийм яг Хонконгд хизээч тийм үе байгаагүй шүү дээ. Яг цагаан арснууд эзэлсэн. Тэгээд тусдаа тийм виллатай байсан үнэн гэхдээ яг тэр барилгуудыг ингээд ийм Хонконгийн уламжлалт мөртлөө орчин үеийнхтэй холцсон байгаа байхгүй. Яг тийм одоо юу гаргаж авах гээд би зураг зураад байгаа байхгүй. Наач тэгтээ ам гоё. Тэгэл юм зураад эхлэнгүүт би яг тэр талын ингээд юм юу ч анзаардгүйсэн ойлгож байгаа. Тэгэл одоо ингээд викингүүдийг үзэхэд ингээд зүгээр цаана үлгсэн шүүр ханы юм бүх юм ингээд анзаарч эхэлж байгаа юм чинь. Тэгэл тийм байдлаар одоо ингээд юм үзэж. Бас ямар асуулт тавьчихсан. Хөхөөний үүрэн дээрх нислэгээ кино үзчихсэн. One Flew Over the Cuckoo's Nest. Энэс ам гоё. Супер кино. Ер нь юм галзуугийн имлгүүдээр хийсэн кино ам гоё. Тэр ч мундаг кино шүү. Тийм супер кино. Тайд нэг Бразилийн кино үзчихсэн үү? Тропа де Элит эсвэл нэг Сидада де Ус бурхны хот Рио де Жанейрогийн хат амтны 8-аач тийм. Тэр хүүхдүүд гараад идэв юм биз дээ. Тэр ч тийм кино шүү. Би тэрийг хальт үзчихсэн. Тэр аим зураглаа ам гоё. Амар гоё зураглаа. Яг storytelling маягаар. Тий. Супер кино. Тэгээд ер нь бол яг series кинонуудаас яг хамгийн супер нь бол ялтч одоо миний хувьд бол стил Breaking Bad байсаар л байгаа. Breaking Bad бол ямар ч баг юм паналгүй гэж хэлж болно. Тэр бол үнэхээр амьдрал дээр байж болохоор юмнууд ингээд тэр цагдаагийн нөгөө нэг evidence room-ыг сүйтгэдэг штеп. Тэр хэсэг хүртэл надад тийм панал юм шиг. Би Breaking Bad-ыг бол үзээгүй а гэхдээ Breaking Bad-ийн нэг сонирхолтой зүйл нь гэвэл Америкийн шилдэг комедиануудын нэг Bill Burr дотор нэг дүр тоглосон. Breaking Bad-д. Аха. Тийм баталгаатай. Тэгээ миний нэг мөрөөдөл яг Чингисийн үеийн Монголын түүхийг үзүүлсэн. Тэгээ Монголын ашиг сонирхлоос Монголын үүднээс үзүүлсэн тийм epic олон англи кино аяа л одоо. Би надад бол амар таалагдсан. Юун Марко Пол. Миний хувьд бол Монголын болон эсвэл юм дэлхийн юм бөөнөрийн талаар. Вау. Гэтэ энэ бол яг документ биш зүгээр фантастик хэрнээ яг бөөнөрийг нэг судалж агаад энийг юм гаргаж ирээд хийвэл энэ бол амар гоё кино болно. Миний нөгөө бас хэлэхэд байгаа тэр комик дээрс яг нэг бөөтөд таарна хөсгөлд очиж яг нэг бөөтө уулзнаас болоод нэг одоо твист хийгдэх байхгүй юу. Нэг тийм өөрчлөлт ор. Би яг энэ инспирэшнийг ханаас авсан гэр нөө саяхан нэг галерей дээр нэг зураг орсон. Тэр за зохиолчийн санаа. Би стори дсэн байсан нар үзсэн үү? Нэг юм хэрэтэ буухтай ингээд нэг юм удган эмхтэй ингээд бахан сториг бол үздэг болохоор ер нь үзсэн гэхдээ одоо санахгүй байна. Буган чулуун дотор одоо суугаад ингээд яац ингээд нүд нь одоо яг транст орсон юм шиг цагаан өнгөтэй болсон. Цаана ингээд юм одоо тийм амьтдын сахиус юм шиг те. Зураг нанууч юм. Чи ингээд бүр ингээд тал талаас нь ингээд ойртуулаад авцсан байсан. Тэгсэн дараа нь бичлэгтээ нь оруулдаг те. Тэр зурагнаас ер нь амар инспирэшн авсан. Яг тийм нэг
удгантай таарад те яг нөгөө лодод би ер нь гэхдээ нэг ингээ бодохоор юм зохионо гэдэг чинь амар тийм нөө Пикассогийн бүтээл амар адилхан санагдаад байхгүй. Сайн одоо бүтээл бол хулгай байдаг. А сайн бүтээл бол хулбар байдаг. Хамгийн сайн бүтээл бол хулгай байдаг гэд. Тэрэн шиг яг ингээл бодохоор ингээд ямар ч зохиол хизээч шин юм зохионо гэж байдаг байх. Дандаа ингээд болсон юмнуудыг цуглуулж ядэгтэй ингээ өөрсдөө өөрчлөөд ч юм уу те. Тэнгүүд нөгөө лодод амбгаа нөгөө нэг сайхан хайр гэж байдаг шүү. Олдвол буу алдаараа гэдэг чинь юу лээ. Тэр роман дээр нэг эмгийн ерөөсөө нэг тийм юмнасаа цогцол шүү. Биш. Лодод ам билүү явуу болонгаа билүү. Лодод ам байх хаа. Нэг тийм өгүүлэг байдаг. Роман биш өгүүлэг байдаг байхгүй. Тэгээ нэг эмгийн ерөөсөө тийм юу залуугийнхаа эмийг ерөөсөө ярьдгүй байжгаад тэгээ нөө нэг за чи ер нь энэ юм бичдэг хүүхэд байна. Одоо ингээд залуучуудад энийг хүргээрээ гэдэг өөрийнхөө тэр одоо хайрын түүхийг ярьж өгдөг байхгүй. Тэгээ өөрөө жоо харамсдаг юугаа өнцгөөс. Тэгээ яг тэр мэршигтэй одоо яг тэр удгаан эмэгтэйтэй манай хүн уулзна. Тэгээ анхан дээрээс хавтуулахгүй байжгаад тэнгүүтээ яг сүулдэ ингээд за одоо ингэж яхаар гээд нэг тийм нэг юм өвлүүлдэг ч юм уу те нэг тийм юм хийгээд тэр залууг нэг айгу зүг чиг олох хэрэгтэй байхгүй. Тийм санаатай. Гэхдээ чи тэгээд сохиолгоо санааг ярьж болохгүй шүү дээ. Тэгээд би бас нөгөө бата надад санал тавьсан л та ингээд чи ингээд подкаст хийгээч гэд тустаа. Тэгээд би ингээд бас тэрийг нь хэлсэн гэж бодоолаа авах. Тэгээд одоо бас яг энэ сонсож байгаа хүмүүсээс юм судалгаа авчи те болно сте. Тэгээд коммент бичсэн. Би ийм хөгжим кино тэгээд ер нь уран зураг уран зохиолыг урлагийн тийм арт ток хийдэг тийм урлагийн яриа хийдэг тийм подкаст хийвэл ер нь хүмүүс ир сонсгол. Би сонсно. Гол нь одоо нэг юунууд байгаа шүү дээ. Хүрээлэл нь бол байгаа зэ. Тэгээд гэхдээ ерөнхийдөө бол 50% хөгжмийн талаар 50% нь бусд юуны талаар. Яг би өөрөө маш юм хөгжмийн сонирхолтой учраас ингээд хүн өрөөд хөгжмийн талаар яриад тэгээд нэг хамтлагийн хүн ч юм уу авчирсан готлаа тэрнийхээ дуу буцсан түүхээ явуулаад ч юм уу хинт зориулсан байж гэдэг юм уу. Гэтэ бас амар гоё хошин талаас. Манд ч гоё санаа ярьчлаа. Чи одоо подкаст хийнгүүтээ дугаар толгоно одоо тэг нэг комедианыг өрөнгөдөө нөгөө комедиан чамд өөрийнхөө плейлистээ тавиад тэгээ тэр плейлистийн талаар сонсоод тэгээд энэ дуу гэд хийгээд яг реакшн YouTube-ийн нөгөө реакшн хийдэг гаргачих шүү хийгээд. Гэтэ яг нөгөө реакшн биш одоо тэр тухайн комедиан нь яагаад энэ дуу дуртай юм бэ? Энэ дуу өөрийнхөө дуртай дуунуудаа хуваалцсан. Тэгээ 3 лист тогтсон. За тэгвэл одоо тэгвэл би бас яг нэг асуулт та нар бүгд хариулж байна. Би нэг асуулт асуучих чи болох уу? За болно шүү дээ. Нэг асуулт асуучлаа. Одоо яг зүгээр яг хамгийн дуртай нэг дуу ял зүгээр хамаагүй хийсэн. Depeche Mode Enjoy the Silence энэ юусоо хуучирдаг. Биш юм аа. Окей. Сүүл сонсож байгаа бол. За бэж надад гэхдээ яг нэг бодоод байх юм би шууд л хэл. Толгоонд одоо юу орсон бэ гэвэл юу би төмөн Димбэрлийн усны тунгалаг тамирын гол энэ дуртай. Ганц дуу болоо. Окей. Надад ч л авсан. За ангараг дөрмөн тийм шүү. Ангараа шууд хэл. Шууд уцмцаа арахгүй шууд толгоонд орчихсон дуу л хэл. Хамгийн би тэрээ сүүлээд юу сонсож байгаа? Хин ахын сүүлийн үед биш яг зүгээр дуртай нэг дуу. Ганцхан дуу юу? Аа. За хүүхд зовоогод яах нь вэ одоо. За мэдгүй наа. За тийм дуу шүү дээ. Тэгэхээр энэ л хөгжим сонсдог юм байна. Би шууд хэлээ Britney Spears-ийн Hit Me Baby One More Time. Энэ дуу яг хизээч хаач явсан би энэ дуу дагж дуулна. Яг энэ дуу бол хээр супер. Hit Me Baby Монгол амьдралаа хөгжмөнтэй. Монгол амьдралаа хурж байгаа юм биш үү? Hit Me Baby One More Time. Хүүхдийн хүчрхийлэл эсрэг шүү. Юу нэлч яг тэрийг яг бодохоор ингээд манай ингээд юугаар ингээд цонхоор ингээд юу тусаад нар тусаад тэг ингээд том ихч одоо яг 18 стил байсан юм шиг. Тэгэл яг MTV тавьчихдаг. Тэгээ нэг юм зузаан ултай гутлнууд өмсдөг байсан шүү дээ октод. Платформ Тэг тийм үеэр ингээд яг тэр дугаар яг би яг дандаа ор хураадаг байсан аахгүй ингээд орны хойдл ингээд тэгшилж ингээд хөнчлөө дав яаж хураадаг. Цэрэгт хураадаг шиг байна. Яг тэр мөр байсан ингээд хурааж исэн яг нэг амар цэргийн шиг лаг биш л дээ зүгээр ингээд тэгшилж айтайхан хураа гэдэг байсан. Яг тэр хурааж явах үе юм тэр санаанд ороод идэв нэг санаа. Тэр дуу сонсохороо энэ дуу сонсохоор надад юу санаанд ордгоо зүгээр л Britney Spears санаанд ордог. Гэтэ яг нэг тийм дуугаар хүртэл хүнийг залхаана гэж бол байдаг юм байлаа. Бид нар нөгөө говь руу нэг удаа судалгаанд тавьсан чинь манай автобусанд ямар ч MP байдгүй. Тэгээд дижиталын галзуу ганц гэдэг дуу 10 байсан. Юутай. CD байсан байхгүй. Тэгээд CD-н дээр нь Backstreet Boys-ийн нөгөө нэг юм орж ирэл нөгөө нэг авьяасаа үзүүлнэ. Өдөртлөгаар ингэж өөрчлөөд идэг штэ тий. Энэ биш ээ. My fire. D1. Die аль нь үлээ тэр чинь нөө ингээд нэг юм шүүгч эмгтэйчуд суудсан тэгэл нөгөөдөл нь орж ирэл. Клип нөхөр санахгүй наа.
Тэр явж байгаа нь тэгээд одоо саний Hit Me Baby One More Time байгаа. Тэгээд Robbie Williams-ийн Feel байгаа. За яг яаж саний Britney Spears Backstreet Boys 2-1-2-т явдаг за. Тэгэл дуу эхлэх болон тэр дахиад явна за. Тэгэл бид нэгээд ийм халуунд ядарсан тэр хөгжмийг солих ингээд мандалгүй сөхөөгөө гарууд за бүр зоолгож байгаа юм чи бүр үнэхээр. Энэ дууг бол хэд сонсч чадсан дараа л. Тэнгүүтлээ би сая өргөчлээ. Тэр асуултыг хариулт өгснээр одоо өөр юм байгаа юм. Баггүй. Энэ бол зүгээр л нэг дуу. Тэгэл чамаа хэн бэ гэдэг энэ чиний дуу чи ямар дуу юм? Britney Baby One More Time. Нэг дуу сонгоно гэж амар хэцүү юм шүү ер нь. Гэхдээ ер нь нэг л дуу сонгох гэдэг дүрмтэй байхгүй. Тэгэхээр энэ хүн ингээд толгойн ажиллаж байгаа айл дуу сонгох бай гэж байгаа нэг дуугаар л яг хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр хэн бэ гэдэг энэ дээрээс ингээд харах боломжтой. Би бол ингээд та гурыг дүгдсэн. Би хэлээгүй шүү дээ. Тэгэхээр ангараг бол тааварлашгүй хүн байна. Чамаг бол дүгнэхэд хамгийн easy байхгүй дуу хэлээгүй. Зөв. Тэгэхээр чи яг юу гэж дүгнэж байгаа? Ямар аргачлалаар дүгнэж энийг болохоор подкастта хэрвээ хийх юм бол яг хэлнэ. Ер нь хийн биз дээ. Тэгээд хэлчихлээ шүү. Би бол Баскагийн энэ жилдээ амжихгүй хаа. Дараа жилээс ч юм уу. Манай болж штэ сарын дараа. Манай Жакас гоё сонсдог гэдэг гэсэн. Болж штэ сарын дараа гэж. Аашаас. Сарын дараа. Тийм штэ ер нь сарын дараа яг зүг. Тэгээ золоогийн подкаст бол айгу энэ чинь ирж хийхгүй байгаа шүү дээ. Айгу авсаархан уцамцаар хийгээд байгаа юу? Утсан дээр хийж байгаа. Гэхдээ би нэг дугаарыг нь бол зочинтой видеотой энд хийн. Окей. Тэгэхээр чи яг манай залуучууд ч юм уу те подкаст одоо уцаараа юм хийхийг хүсэж байгаа шүү дээ. Одоо болон байгаа одоо нөхцөл байрлал тийм ч юм уу те. Тийм үед хүмүүст одоо зөвлөгөө өгч яг ямар аппликейшн хэрэгжилж байна? Ямар утас ашиглаж байна те? За би бол өөрийнхөө байгаа утсаа л ашиглаж байгаа Samsung Galaxy S7 утсан дээр хамгийн гол нь чимээгүй орчинд бичиж байгаа. Чимээгүй орчинд бичснийхаа дараа бол ямар ч тийм editing хийдэг sound Audacity юу нэ. Тэгэхдээ Audacity дээр би юу ч хийхгүй. OpenShot гэдэг үнэгүй програм байгаа. Тэрийг нь ашиглангуудаа өөрийнхөө постероо тавиад постероо аудиогоо тавиад тэгээд YouTube руу аплод хийж байгаа. Маш энгийн. Дээрээс нь ягаад гэвэл би энэ подкастыг бол ашигын бус сонирхлоороо хийж байгаа. Тэгэхээр надад бол миний хувьд бол за боломжийн сайн байвал даавчгүй төгс байх ёсгүй сонирхлоороо хийж байгаа болохоор би бол баг юу хөгжиж гэж бодож байгаа. Тэгээ чинийгээс сонсоход бол нэг тийм энэ ч одоо микрофоноор бичээгүй юм да гэмээр тийм юус байхгүй байхгүй. Тэгэхээр одоо тийм чухал л да. Бичлээ. Одоо ер нь ширээн дээр ингээд ярьлаа гэхэд зүгээр носон цамц ч юм уу те юм тавьчвал ингээд ядаж ингээд цөөрэ багтаа ч юм уу гоё сонсогддог те. Одоо энэ мик шүү дээ энэ Shure SM7B. Энэ болохоор яг подкастт одоо хамгийн тохиромжтой мик гэж яг яагаад гэхээр энэ нөгөө untreated гэх юм уу ямар нэгэн акустикийн зориултгүй өрөөнд бичгэд энэ яг тийм хамгийн тохиромжтой микрофон баггүй. Тэгэхээр энэ дэр ямар нэгэн цөөрэ орж ирдэггүй ямар нэгэн өрөөний шуум баг орж ирдэг өрөөний одоо room noise ерөөсөй байдаггүй. Тэгэхээр энийг амар их тэгж хэрэгэлдэг. Тэнгүүд ер нь л хэвээ чи гэртээ бичих гэж байгаа бол мэдээж хамгийн цөөрээгүй өрөөг сонгох хэрэгтэй. 0-доо бол хийж болохгүй. 0 бол хамгийн зөрөөтэй тий. Галзууханд хийж болохгүй, цонхоо хаах хэрэгтэй. Тэгээд ер нь бол хамгийн гоё арга бол орон дээрээ суугаад хүнчлөө толгоогоор бүтээгээд хийвэл хамгийн гоё бол. Бас эсвэл автомашин дотор ороод уртлынх нь нөгөө хатуу хэсэг шүү дээ. Тэрийг ингээд нэмаар бүрж жагаад одоо тэг бүтээлгэр ч юм уу тий. Машин чи ер нь бас дуугүй газар шүү дээ. Яг гэвэл айгүй бол порлоонын суудал байж байгаа учраас тэр чинь айгүй тийм айтайхан орчин үсгэж байгаа. Тэгэхээр ер нь бол хөшгөө хаавал бас хөшиг маань маш их шингээгч болж өгнө даваа. Тэгэхээр хөшгөө хаахан зөв. Шкаф руу бас ингэж ярьж болдгийн. Тестэлж үзэх юм шкаф дотор их олон хувц зөвлөж байгаа те даваа хувц. Цэцээ чин бүр Америкт амьдарч байхдаа шкафын дотор дуугаад дуулж исэн. Ер нь бол юм хуурай сигнал авахын тулд аль болох шингээх хэрэгтэй цөөрөг. За тэгэнгүүт хамгийн гоё юм бас нөгөө орцонд гитар тоглоод дуулах. Ямар ч мяа дуулдаг, ямар ч муу дуучин гоё сонсогддог байхгүй. Орцны акустик нь өөрөө маш тийм хүчтэй тийм хоолойны эффект тийм реверб шиг дуурдаг. Тэгэхээр энэ орцны дуучид бол тухайн үед орцон тохино ярьдаг гэсэн ах нар бол яг энэ акустикийг ашиглаад гитарын ч гоё дуураад гоё дуулж байгаа ч гоё сонсогдоод ямар ч тайзан дээр тэгж тийм реверб орцны реверб байдг байхгүй. Тэгэхээр Монголын орц бол бараг тийм дээр үеийн тэр амфитеатрууд шиг тийм акустикийн амар нарийн хитдэг. Ялангуяа манай 9 давхруудын орц бол хамгийн супер. Та орцонд гитар тоглохыг сонсч ирсэн үү? Орцонд жоохон бахад л нэг ах нар магш нэр л суусан. Би бол орцонд амар их гитар тоглодог гэсэн. Хамгийн гоё дуурдаг.
Яг чи үнэхээр гитар сурж байгаа байсан ч хамаагүй үнэхээр нэг аккорд бариад ингээд татгаад ингээд чи яг мэрэгжлийн гитарч шиг өөрийгөө аим гоё. Манай ангарах ч бас гитар метр тоглоод идэв шүү дээ. Би бас орцондоо тэгэл яа зөндөө байлаас. Тэгэл гоё шүү дээ. Дуунууд гэж нэг сурчвал хүмүүс зайл гээд төгөөд байхгүй. Тухайд ер нь гэрийнх нүүдэнд хүмүүс арчижсэн ч хөөдгүй юм дөө. Тийм шүү дээ. Ойрлоо шүү дээ орцон дотроос. Тэгэл яг орцны яг 5 давхраас дуулахад дээшээ 9 хүртэл юм доошоо 1 хүртэл юм. Тийм үү. Тэгэл ер нь бол байраараа нэг орцонд 2 гитартай он байвал жихан онцгой. Тэгэл яг байраараа хаалган төгшөөл гитараа өгч байгаа ч гэлтэй. Намайг жоохон бат манай байранд яг нэг хэсэг хүмүүс гэж тоглодог байсан. Тэнийг овчарк таах байдаг гэсэн бид тэр нохоноос нь амар байдаг. Тэгээд тэр нэг гитартай хүмүүсийн л нэг гэдэг байсан. Тэгээд тэднэртэй холбоотой жоохон нэг юм сөрөг имижтэй байсан. Тэгээд яг тийм гоё бол юу байгааг л дээ гоё дээ. Гитар бас гэхдээ юун дээрс гоё дуурдаг тий одоо ийм тал намхан газар бас. Иг гоё дуурдаг гэсэн. Гитар ч ер нь гэхдээ айгүй гоё байгаль байлээ. Гоё хөгжим. Чи амар намхан байгаль. Баска чи ямар хөгжим тоглодог вүлээ? Шугам хамтлагтай. Би би болохоор нэг амар өөрийгөө хөгжимчин гэж хэлүүлэх дурггүй. Ягаад гэвэл би нот сайн мэдгүй яг хөгжмийн зэмсгүүдийг бүрэн эзэмшиж чадаагүй. Гэхдээ яг манай хамтлагтай бол би тоглодог л доо. Тийм манай хамтлагийн нот мэддэг учраас ярилцж байгаад ингээд. Гэхдээ би ерөнхийдөө голцоо нөгөө найруулган дээр нэг ажилладаг. Тэгээ би яг зүгээр тоглодог гэхээс илүү зүгээр оролддог гэж хэлсэн зүгээр. Гитар л оролддог тоо ер нь. Яа ямар гитар юм? 6 утастай акустик банзан гитар. Гитарын минь ойлгох дуу. Бейс гитар. Бейс тийм тоглоно. Бейс баска. Бүдүүстай. За тэгээд энэ удаагийнхаа дугаарыг энэ хүрээд өндөрлөе. Тэгээд бас та бүхэнд сонсох одоо юмтай хантай байсан гэж найдаж байна. За тэгээд манай золоо шоуг сонсороо манай баскатай холбогдож одоо барилгын талын бас зөвлөгөө аваарай. Киноны листийг нь аваарай. Бас шоугаа хийхээр тий. Бас ер нь аваарай. Үзээрэй. Тэгээд шоо ингээд дуусахтаа нөгөө баскагийн хамгийн анх эхнэлгүй явуулсан дог нь арталтан залгаж байгаа. Ямар дуу хэлж өгөөгүй шүү дээ. Тэр дуу хэлэг нэрийг хэлээгүй байхгүй зөв жанрыг хэлсэн. Тэрийг нэр хэлсэн юм аа. Ямар дуу нэрийг хэлээгүй. YouTube-ийн линкэн дээр тавьчихгүй дээ. Нэрийг хэлээгүй байхгүй. Би ярин зориуд хэлэхгүй байна гэж бодсон. Art fuck hope гэдэг дуу. Яач fuck hope. Description дээр линк FUCK биш FAQ. Аасан залгаж болно шүү. Description дээр линк тавьсан дээр л дээ. Ягаад гэвэл YouTube дээр зохиогч ирэх асуудал үүсээд манай сувг дээр репорт хийгдэн л дээ. Зөв. Сонирхолтой доох. За тэгээд дараагийн дугаараар уулзцгаая. Манай хоёрыг бас дэмжиж байгаарай. Бити сонсоосоор байсаар байгаарай. Тэгээд Бата дараагийн дугаар дээр ирцгэх байх. Дараагийн дугаараар уулзцгаая. Бай бай. Дараагийн дугаараар Бататай уулзъя. Баярлаа. Баярлаа.